За, өглөөний мэнд. За, өнөөдрийн сэдв нэлээ. Одоо нөгөө хүний оюун Монгол улс нөгөө 2 цаг тэгэл одоо эхлэх болцсон. Цагийн нэрч гисэн. Тэгээ манад нөгөө дээгүүр байгаа. Юм тэгэл их сургууль, шинжлэх ухааны академи, юу гэдэг төрийн байгууллага, төрийн хүмүүс байгууллагууд энэ 2 цаг тэг эхэлснийг мэдэхгүй, ойлгохгүй. Тэргээ яхаа мэдэхгүй. Гэл хоорондоо бэлддэг юм уу, зодтолдог юм уу, одоо яадаг юм, мэдэм хэрдэг юм уу, нэгэндээ шагналуу гэдэг юм уу, гээл нэг айлгэр болж тоглоод байгаа байхгүй. Асар том хариуцлагатай үйл хэрэг одоо эхлэх болчиход байгаа ч тэр үйл хэргийг ойлгох байхгүй. Тэг маш их комплекс болчихсон ертөнцийн. Тэг комплекс гэдэг чинь ерөөдөө зүг чигээ болоход маш хэцүү, олон талын ээдрээтэй. Тэгээ яг миний асуултууд бол энэ одоо ингээд энэ нэг хиймэл оюун гэж орчуулад байгаа. Тэг artificial intelligence тийм үү одоо ингээд бүх юм чинь гар утсалчлаа шүү дээ. Хуучин бид нар чинь гар утсыг хэрэглэгч байлаа шүү дээ. Одоо гар утас чинь бидрийг хэрэглэгч болгоцсон байна шүү дээ. Нэгэд уруугаар эхлээд гар утсыг салахын арга байхгүй. Гар утсанд бүх юм гар утас бүдэгмэд нь миний сэтгэлийн хөдөлгөөн, миний хэрэгцээ, хөвцөл сонирхол одоо юу гэдгийг бүх нууцыг бас мэднэ гар утас. Гар утас надаар яаж тоглоход бэлэн, ямар мэдээ надад өгөхөө мэднэ, ямар бараа юуны реклам руу явуулахаа мэднэ. Бид нар энэний гар утасныхаа боол болцсон. Тэрийгээ бүлэмжлүүлж чаддаг, ойлгодог. Тэр нэг Оросын яав нөгөө юуны нэг залуу байсан шин дөрөв гэдэг. Интернетийн ертөнцийн чинь том гарч ирсэн нэг залуу байгаа шүү дээ. Тэр тэгжсэн шүү дээ. Надад ийм смартфон байхгүй гэжсэн шүү дээ. Би мэдчихэв. За тэгэл одоо нөгөө Bill Gates мэдс одоо тэр Amazon-ы боосмос тэр Silicon Valley-гийн том баячууд нөгөө технологийн баячууд чинь хүүхдүүдэд гар утас хэрэглүүлдэг. Наас ч юм аа. Тэн болгож байгаа. За бид нар бол баярлаад байгаа шүү дээ гар утас хэрэглэж байгаа. За ийм үед бид нар одоо яаж ойлгож энд өөрөө өөрснийгөө алдчихгүй шиг, солиорчихгүй шиг, сэтгэлээр унчихгүй шиг өөрийгөө олигтой авч явах юм. Тэр бидний асуулт болчиход байгаа байхгүй. За өнөөдрийн лекцийн одоо гол сэдвийг би ерөнхийдөө нэг хэлчихье. Ер нь бол бүх яриа ойлголцол бүгд нэгэнт хэлээр явагддаг. Монгол хэлээр явагдаж байгаа шүү дээ бид нар. За тэгээд энэ хэлний чинь үг солилцсон. Үгний цаана ухагтхан байна. Зөвхөн үг болол юу ч шүү дээ. Үг өөрөө ухагтхан болно. За тэгээд тэр үгнүүдийг бид нар англилд оруулна. Зүгээр ингээд үг хэрэглээд байж болохгүй. Түрүүчийн лекц одоо өнөөдрийн лекцэн дээр энийг нэлээд ярина. Өнөөдрийн ярих кино фильм дээр энэ англилыг маш тодруулдаг. За тэрний дараа өгүүлбэр гэж үг юм. Бүх үйл хэрэг ном, дэвтэр, уран зохиол, утга зохиол, философи ном бүх ном өгүүлбэрээр явж байгаа. За өгүүлбэрлээ ороод ирэхээр бид нар монгол хэл бол нэлээд асуудалд орж ирнэ. За энийг нэлээд тайлбарлана. Бид чинь асуудлуудаа одоо яах гэдэг шүү дээ. Замаасаа цэвэрлэх гэдэг шүү дээ. Хиймэл оюунтай танилцаж цаашаа явахын тулд. За тэгээд энэ хүний хэл гэдэг чинь хүний мэдрэмжийг тодорхойлдог юм байна. Тэрнтэй бас танилцсан. Бидний хэрхэн мэдэрч байгааг хэл тодорхойлдог байгаа байхгүй. Үг хэлээр бидний мэдрэмжийг удирдах байгаа байхгүй. Үгэнд бид нар чинь одоо ястаа үнэмшээд итгээд ш шүү дээ. За тэрнтэй нэлээд танилцсан. Тэгээд дараа нь тэр химэл оюун гэдэг кино фильмээр өнөөдрийн энэ бүх сэдвүүдэд жишээнүүдээр тайлбарлаа явчих. За хэлний бүтцээс одоо эхлэе. За хамгийн энгийн үг бол за зүүн бид нар английн одоо left-ийг зүүн гэж байгаа шүү дээ. Тий. За гэтэл зүүн зүг ярих юм бол east англиар east гэж явчихж байгаа. Eastern Europe гэвэл бидний орчуулгаар дорны Европ байхгүй юу? Зөв Европ биш. Western Europe гэвэл өрнөдийн Европ. Баруун Европ биш байхгүй. Тэд чинь баруун орнууд биш, өрнөдийн орнууд. Ингээл үг хэл тодорхойлолт хогтхон дээр ингээ зөрчил үүсэдэг. Тийм амархан биш. За ер нь юм артууд бол бид нар одоо нүүдэлчин ийм одоо ардууд
бид нар бол одоо ардууд шүү дээ. Ер нь бол артун бол болоогүй. Тэр артун гэдэг бол зохион бол хийсвэр маш их улс төржүүлсэн ойлголт шүү. Артун гэдэг үг осолтой үг шүү. Хин артун гэж үг хэрэглээд байна уу? Тэрний цаана хин яваад байна уу? Яг нь ерөнхийдөө ардууд бол яг бичин өсөхгүй одоо тий ярианы юм ардууд чинь ер нь жоохон юу байдаг л да. Уламжлалт үгээ хэрэглээ явчихдаг. Гол оруудаад тийм үү гол өксөөд гэж яриад байдаг шүү дээ. Хотынхан бол янз бүрийн газар заалахаараа заавал борон зүүн асуугаад урд зүг хойд зүг асуугаад байдаг. Тэд нар бол өөрөختөө гол оруудаад гол өксөөд гэж ярьчихдаг ч юм уу. Тэгээд хэл бол ийм асуудалтай. Маш их асуудалтай. Тийм учраас буруу ярил буруу ойлгоч. За дараагийн сэдв рүү оръё. За хэлнүүдийг бол одоо дэлхийд дээр ангилж байгаа хэлний судлаачид одоо юу гэдгийг өөр салбар байгаа шүү дээ. Ийм аглутин гэж нэг ойлголт байт юм байна. Хэлний салбарт, судлаачны салбарт. Тэр нь бол үг өөрөө нэмж үсэг нэмээ ойлголт нь өөр болоо яваад байдаг. Маш их чухал. За Турк, Унгар, Финланд гэх хэлнүүдийг бол аглутин оролцсон хэлнүүдээ гэдэг юм байна. Аглутины хэлэгжилдэг юм байна. Энэ хэлэнд бол аглутин их хэрэглэгддэг. Тэрний үгс өгвөл одоо жишээл Туркээр бол байшинг эв гэдэг юм байна. Туркууд эв гэдэг юм байна. За эв дээрээ лэр гэдэг загвар заглаад эвлэр болонгуудаа олон байшин болчтой юм байна. Байшингууд. За тэгэд эвлэр гэдэг дээрээ олон байшингууд дээрээ им гэдэг загвар залгаад эвлэрийн гэж хэлчих юм бол миний байшингууд, миний олон байшингууд. Зүгээр ганцхан л үг дотор. Бид нар миний гэдэг тусдаа үг хэрэглэх гэдэг шүү дээ. А бид нар бол миний гэсэн тусдаа үг хэрэглэхгүй. Эвлэрийн тэр болов. Энэ сонин Турк. За Унгар болохоор байшинг хаз гэдэг юм байна. Хазаа. Хазаан болохоор миний байшин. Хазаа ийм болох юм бол миний байшин гол олон доо дээр. Тэгэхээр хаз гэдэг үг цааш ингээд яваад байгаа. За энэ гэхдээ энэ бол бичгийн хэлбэр гэдэг бас байгаа ш. Зөвхөн яриан хэлбэр биш. За Финланд бол таало гэсэн үг байт юм байна. Байшин таало. Таало ий гэх юм бол олон байшин болчдөг. Таало исса гэх юм бол байшингууд дотор болчдөг. Бид нар дотор гэдэг үг хэрэглээд нь ш. Тийм үг хэрэглэхгүй. За тэгээд талаисса гэдэг дээрээ талаисса миний болох юм бол миний байшингууд дотор болоо явчихдаг. Нэг л үг яваад шүү дээ. Миний дотор гэсэн илүү үгнүүд хэрэглэхгүй шүү дээ. Тэгээд ийм онцлогтой байт юм дээр чинь. Тэр хэл гэдэг ийм ялгаатай байт юм байна. Эндээс бид нар бийж нөгөө моделээр гаргах байх шүү дээ. За энэс өөр флект үтцтэй хэлнүүд байдаг юм байна. За энд бол нөгөө индо-герман, грек, латин, нөгөө исламын хэлнүүд. Тэр исламын хэл дотор чинь Польш, Орос, Чех, Украин энэ ороо явж байгаа шүү дээ. Тэр чинь нэг хэлний дарбууд шүү дээ. За тэгээ Балтийн орнууд бол бүгд орчд юм байна. За индо-герман чинь нөгөө герман хэл орж байгаа шүү дээ. Тий. За германы нэг хуглах гэдэг үг байдаг. Тэр нь брехен гэдэг үг байхгүй юу? Тий. Тэр брехен гэдэг үг чинь бол брах болно өнгөрсөн цаг дээр. Уурсан. За брэх гэдэг хэлчихээр тушаасан болчдөг. Хугал брэх. За дараа нь gebrochen үйл өнгөрсөн цаг дээр хуурчихсан. Хоёр төрлөөр бас өнгөрсөн цагийг илэрхийлнэ. Буух гэдэг нь хуурчихсан хугал гэсэн нэр бол явчихдаг. Бид нар үйл үг нэр үг тусдаа ялгаад байдаг. Үгүй бид нар чинь үйл үгээ нэр болгож бас хэрэглэдэг. Шифс буух гэвэл усан онгоц хог явсан. Одоо Титаник чинь хугарч байгаа шүү дээ. Эвдэрч байгаа биш. Хуг явж байгаа. За бөрөнхөө гэвэл хугарлууд олонтоо болоо явж байна. Гэхдээ нэр үгээр усан онгоцнуудын хугарлууд их байдаг. Герман хэл бол маш хэцүү. Би ч миний нэг анхдагч хэл чинь орос хэл байсан. Дараа нь орос хэлнээсээ орос хэлний словаар хэрэгжилж хагаад герман хэл рүү орсон. Дараа нь германд байж байгаа нөгөө нэг шинжлэх ухааны ажил, докторийн ажил гээд англи хэл сурахгүй болохгүй байсан. Тэгвэл англиар илтгэлэг бэлтгэхгүй болохгүй. Сонь сэтгүүлд англиар юм бичиж
болохгүй. Тэгээ би чинь герман хэлнээс англи хэл рүү орсон байхгүй. Тэгээ герман хэлнээс франц руу хэлэх гэдэг ерөөдөө цаг олоогүй. За найз гэдэг герман үг байдаг. Тэр нь бол Freund найз. Ein Freund гэвэл зүгээр нэг найз. Freund гэсэн хухтун хэлнэ гэвэл der гэдэг урт талдаа артикл хэрэглэдэг. Английн the. Тэгээд ирэхээр найз гэсэн ойлголт. Ein Freund гэвэл та нар дотор миний нэг ein Freund, нэг найз явж байгаа. Eines Freundes гэвэл тэр найзын болоо явж байгаа. Einen Freund гэвэл тэр найзад болоо явж байгаа. За тэгээд Freund гэдгийн ард ийм үсэг залах юм бол эмэгтэй найз болоо явж байна. Эмэгтэй гэдэг үг хэрэглэхгүй. Үгэн дотроо хүүс нь явждаг. Тэгмээс ардаа дандаа ин гэдэг юм л дандаа эмэгтэй хэлээд байгаа. Arbeiter гэж байгаа Arbeiterin гэвэл ажилч эмэгтэй. Юу гэдэг? Schriftsteller гэвэл Schriftstellerin гэвэл зохиолч эмэгтэй болоо явж байна. Хүүс нь үгэн дотор явждаг. Герман хэл бол бүр зоочтой хүнийг. Түрүүн тэгэл 5-6 жил үзээд дараа нь 3-4 жил роман уншаад тэг нэг 10 жилийн дараа ерөөдөө нэг герман хэл энд баримжаатай болж эхэлж байгаа байхгүй. Тэгээс бид нар одоо 4-5 жил яваад 5-6 жил яваад герман хэл сурчих бол хутлаа боломжгүй. За англи хэлийг бид нар 3-4 жил 5-6 жилийн дотор сурцсан гэдэг шал хутлаа. Шекспирийн Америкийн хин байдгийн Дефо өдрийн юунуудыг романуудыг уншиж л англи хэлийг ойлгодог болно. Хэл гэдэг бол маш хүндэтэй гадаад хэл сурна. За орос хэлэн дээр бол один гэдэг үг байдаг. Нэг гэсэн үг. Тэр нь болохоор однаа болоо явчихна. Одноо болоо явчихна. Одноова болоо явчихна. Одноомо болоод явчихна. Однын болоод явчихна. Нэгнээс нэгээр нэгийн гэж явчих. За эдгээр бол ерөөдөө флект юм. За тэгээд би нэг харахгүй энэ эндогерман хэлний орнуудыг бас нэг бид нар ойлгох хэрэгтэй юм байл. Одоо дэлхийн газар зураг дээр тэр улаанаар тэмдэглэснүүд байдаг шүү. Одоо тэр Скандинав, Англи, Герман энэ ч юм бол ерөөдөө герман хэлний ангид орж явд юм байна. Тэр бол герман хэлнүүд. Англи саксон гэдэг шүү дээ. Англи саксон герман. Тэр бол герман хэлэн дээр суурилж явдаг хэлнүүд юм байна. Герман хэлийг том хэл байхгүй. За тэр борн болохоор Франц, Итали, Испани болоод орохоор роман хэлэн дээр суурилж явд юм байна. За доошоо тэр фиолет юм өнгө болоод ирэхээр Иран, одоо Афганистан, Пакистан энтхэг болоод ирэхээр юу хэл рүү орчдөг. Одоо Сир энэ төр гэдэг хэлүүд байна шүү дээ. Тэр болоод ирэхээр Индо хэл рүү ороо явчихдаг. Тэрэн дээрээ суулж явчихдаг. Тэгээ энэ эдгээр чинь бүгдийн за орос бол тэр чинь тэргөө слав хэл учраас эндогерманд ороо явчихдаг. За саарлууд нь болохоор бол бүгд өөр хэлний ардууд. Одоо ардууд улс гэж хэлж болохгүй шүү. Улс чинь сүүлд гарч ирсэн ойлголцсон. 1949 оноос хойш энэ улсууд үүссэн байхгүй юу? Хэл үүссэн. Нүүбээс хойш. Тэрнээс өмнө бол дандаа ардууд байсан шүү. Улсын хэл гэж байгаагүй шүү. Ялсан тэр нутгийг өөрийн болгоо явчихдаг байсан. Тиймээс Гитлер чинь Орос руу, Чех руу, Польш руу дараад байгаа чинь Израиль яваад байгаа. Одоо тэгэл Германы нутаг болоод явчихна. Асуудал тэр үед бол. Өнөөдөр бол тэгэхэд хэцүү. Одоо улсуудын хэлийг тогтоочихсон учраас. Тэгээ энийг эдгээр бол ерөөдөө тэгэл бүгдээрээ тэр индогерманд орчтой юм байна. Шал өөр ертөнц. Ойлгоход хэцүү. Бид нар энэ ертөнцтэй баргалж ойлголцохгүй байна. За өгүүлбэр одоо оръё. Маш хэцүү. Одоо би Германд одоо өгүүлбэрийг ойлгох гэж байна. Маш хэцүү гэж байна. Бид ч нөгөө яриа хэлний ард түмэн, бичгийн хэлний ард түмэн биш. За өгүүлбэрийг бол 3 гишүүнд бүр ингэж ягштыг тогтоож байгаа байхгүй. 4 энийг зөрчиж ирэх болохгүй. За яадаг юм бэ гэж хэлж болохгүй. Юм сүртэй юм гэж хэлж болохгүй. За тэр нь болохоор subject бол бие хүн үлдэгч. Object нь idioms, object. За тэгэд verb энэ бол үйлдэлүүд. За энэ гурвын чинь урд хойно орснороо тэр ард, тэр улс, тэр ард түмний хэлний дүрм тодорхойлогдож явна. Энэ хууль хэлний дүрм. Одоо бид нар шиг
тоохгүй биш. Ясалтай бид нар бол бүр олон зуун жилийн явж байгаа. Олон зуун одоо хэдэн мянган намаар дүүсэн намын сонгоод нь дандаа энэ дөрмөөр явж байгаа. Хин ч нэг зөрчихгүй. За Герман, Англи, Хятад, Орос, Испани, энэ Франц гэсэн орнууд өнөөдөр subject, verb, object гэсэн энэ гурван дарааллаар өгүүлбэрээ бичиж явдаг. Үйлдэл нь дандаа хоёрт юм. Verb нь. Тэгвэл би явна хөдөө. Явна гэдэг нь дандаа хоёрт. Хөл. За зарим нь Турк, Япон, Перс болоод ирэхээр субъекттэй хэлээд, объекттэй хэлээд хамгийн сүүлд үйлдэл хэлнэ. Хууль. Хууль. За зарим орнууд болохоор объекттэй хэлээд, субъекттэй хэлээд үйлдэл хэлдэг. Энд бол Латин Америк гэх нэлийн ойролцоо орнууд их ордог. Тэгэхээр би энийг бол ерөөдөө Монгол хэл бол ойролцоогоор энэ дээр нэлээд явж байгаа гэж явж байгаа. Хөдөө би явлаа. Хашаа нэг хөдөө явлаа. Хөдөө би явлаа. Хөдөө бид нар явлаа. Хинч бид нар явлаа хөдөө гэж хэлэхгүй. За яг одоо тогтцод ямар юм маш хэцүү. Бид нар 10 жил байхад мэдэн шүү дээ. Өгүүлбэрийн үйл хүн, өгүүлэгдэхүүн үйл гэж хэлээд байдаг шүү дээ. Тэрний цаана энэ л явж байгаа байхгүй юу? Тэгээс тэр нэг доогуур зурдаг чинь зүгээр нэг тоглоом хийж байгаа биш байхгүй юу? Тэгэл нэмэлт энэ төр гэл үнэд ороод ирдэг шүү дээ. Энэ чи хэлний нэмэлт өрн байсан байхгүй юу? Тэрийг л яадгүй. Энэ нөгөө мөйсөхийн ч хүндрүүл айчдаг. Тэр монгол хэлний хичээл гэж хүүхдүүд нь хачиг ороод айлгаал хичээгээл загнаал. Тэр хөнгөх юм байхгүй юу? За объекттэй хэлээд, үйлдэл хэлээд дараа нь субъекттэй хэлдэг нь бол ерөөдөө энэ индиген, Амазоны ардууд бол энийг ингэж өгүүлбэр хэлдэг юм байна. Тэгээ ерөөдөө юу гэж хэлэх вэ? Хөдөө явлаа би гэдэг их явдаг юм байна. Хөдөө би явлаа биш. Хөдөө явлаа би. За зарим ард түмнүүд бол үйлдэл эхлэх хэлчихдээ юм байна. Тийм. Мадагаскар, Африкийн ойролцоо орнууд үйлдэл эхлэх хэлж. Тэгээд дараа нь объект хэлчихдэг. Тэр юу аландаа чамаагүй би явж байгаа байхгүй. Тэг аландаа гэдэг нь үйлдэл. Чамаа гэдэг нь объект нь, субъект нь би. Ингэж үйлдэл хэлдэг. За англиуд бол германууд бол би алан чамааг. Би урдаа. Дандаа урдаа. Тэгээд ярихаар би нэг хааны лекц уншиж байгаа бигээ дандаа германуудаас сурцсан бигээ эхэлж хэлэхгүй ерөөсөн болохгүй. Тэр бол үндэржсэн. Энэ одоо ямар их би гэж хэлдэг юм бэ? Би тооцсон байна. Англиуд мэдээж дандаа I гэж хэлдэг шүү дээ. I think гэж хэлдэг шүү дээ. Би тооцсон байна. Дандаа би гэдэг. Тэр би яах нь үлгээрээ хэлээдсэн болоо амар гэсэн байна. Алнаа чамаагүй. Алнаа би чамайг. Үлгээрээ хэлж хэлсэн баг дээч юм шиг. Гэтэл тэгвэл би эндоген Амазоны ардтан болчихж байгаа байхгүй юу? Гадаадын хүн намайг чи Амазоны дөрмөөр яриад байна. Маш их хаталтай. Тэр өгүүлбэр гэдэг бол одоо бидэрт бол ойлгоход айн хэцүү. Тэгэхээр би германч одоо тэр өгүүлбэрийн зээжлэх гэж өгнө үү зээжилж тэрийг яг тэр дэс дараагаар хэлэх гэж маш хэцүү байсан ихний үед. Тэгээ бас өөр байдаг гэдээ яах вэ? Аянда хэлчихнэ гэдэг өөрт ингээд гарт ороод ирдэг шүү дээ. Одоо гарч явахад толгойд ороод ирдэг. За ер нь бол их хэл бол ерөнхийдөө хүний тэр мэдрэмжийн нөлөөдөг. Яаж мэдэрч байгаа тэрэнд бол нөлөөлөө тэгээд их хэл цаашгаа ингээд хөгжиж эхэлдэг. Тийм. Гэхдээ бид нар их хэл гэж буруу яриад идэг. Ээжийн хэл байхгүй юу? Бид нар чинь бүгд ээжийнхээ хэлийг их хэл сонсоод сурдаг байхгүй юу? Ээж ямар хэлтэй хүн байна уу? Хятад байна уу, Орос байна уу, Япон байна уу, Герман байна уу, Франц байна уу? Тэгвэл тэр ээжийнхээ хэлээр бид нар явдаг. Тэргээ бид нар энэ буруу хэлээд байгаа байхгүй юу? Одоо нөгөөд бол чинь mother language гэж байгаа шүү дээ. Германууд бол мутэр шиг байна. Ээжийн хэл. Тэгэхээр магадгүй бидний одоо хамгийн анх сонссон хэл маань бол ээжийн хэл маань монгол хэл байсан баг. Тэгээ та нар дотор өөр хэлээр ихсэн хүн байгаа юм бүү мэд. Одоо бидний хэл маань бол ээжийн хэл маань монгол хэл. Тэр хүнээс асуухтаа
гадуур нүнээс сохтоо дандаа тэгж суучих. Чиний ээж чи ямар хэлтэй хүн гэсэн бэ? Тэр чинь чиний ээж хэл. Дараа нь яг бид янз бүрийн хэлнүүдийг цээжилж байгаа шүү дээ. Одоо герман хэл, орос хэл, англи хэл чинь бол миний тархины нөгөө цээжилдэг хэсэгт явж байгаа шүү дээ. Математикийн томьёотой адилхан. Эзэд мартахад бэлэн. Ээжийн хэлээ бас суудсан. Өөр газар байдаг. Тархины өөр газар суурилдаг. Тэгэхээр бид нар ээжийнхээ хэлийг хийж мартахгүй. Тэгээ нөгөө монгол хэлээр ярихаар асар их мэдрэмж сэтгэл хөдлөлт чинь тэр байхгүй юу? Одоо сая нэг багны хамаатны хүн гадаад олон жил байж шээ. Тэгэл нэг хаяа нэг ирдсэн байж байгаа. Тэр монголоор баярлаад байгаа. Тэр би ээжийнхээ хэлээр ярьж байгаа шүү дээ. Тийм мартнаж байхгүй шүү дээ ээж хэл. Өөрөө чинь тэр нөгөө нэг англи илүү дутуу хэлнүүдээ бол маш хурдан мартна. Тураа мартна. Тэр ярихгүй бол. Би одоо герман хэлээр ярихгүй мартаад байхгүй. Тэгтээ нөгөө ном уншаад байдаг учраас бас үгнүүд номынхон өгнүүдээр бас мартагдахгүй яваад идэв. За одоо яс хаяах, унган хайр, ямаа номог, хон шиг номхон энэ чинь бид нар яг орчноосоо бидний хэл үсээд байгаа байхгүй юу? Тий. Яс хаяах чи хоёр нохоо зодтолтуулдагтай адилхан хүмүүсийн хооронд бас яг нохоо шиг зодтолтуулах нь шүү дээ. Наад хоёрын хооронд яс хаячих. За унган хайр гэхээр бид нар тийм үү? Хөөхөн унах хайрдаг, миний хайр өстой унган хайр шиг гэдэг унахтай зөвлөө явчихдаг. За жинснүүдийг бол хараад бас нөгөө малынхаа эрхтнүүдийг бас адилхан харахтаа бас тэргээр бас явчихж байгаа байхгүй. Бөөрөг харахаар бөөрөлцгөн. Бөөртэй их төстэй хөхөнгийн. Лаунгийн одоо нэрс. Нэрс биш юм байна. За бөөрөлцгөн чинь нөгөө гадуураа нэг юм битээ гэдэг. За гүзээлцгэн чинь яг тийм үү гүзээтэй адилхан. Ойролцоо. Тэр гүзээнээс явчих واخхой. За хүрэн үедээ хар том. Тий. Би одоо бас гадаадаас ирсэн нэг хүнд Монгол шиштэй олон жил байж байгаа ирсэн. Бараг багаасаа тэгэл гадаад хэлээр явцсан. 100 өдөр нэг агаарт гарсан. Өхрийн идэх хөгсч нэгэрч. Гэхдээ айчихсан. Өхрийн идэ. Хөр алсын үг гэдэг юм чи. Гүрээ наас нь жимсний нэрээ өхрийн идэх гэдэгс. Гэдэг тавхтаа яа ингээд өрөж байгаа. Би 5-4 өхрийн үд хийцэн яж штэ. Ямар ч одоо өхөр алсан юм. Тэр хэлэгдэж юм осолтой байхгүй юу? Тийм. Буруу яриад тэгэл бурдуусан. За тэгэл машин руу орохоор бид чинь бас их нөгөө малынхаа амтныхаа эргэтэн янз бүрээр бас малаа машин техникийг бас нэрдэд гэлдэг. Одоо наваа юунд германд тэгэл байж хаад нөгөө хамаатан садангууд очиж тэндээс чинь бензин аваад Монгол руу тагтдаг байсан байхгүй юу? Тэгээд нөхдөд чинь тэгэл дандаа нөгөө машина хөлөөр нь оруулнаа гэх. Бид чинь дуугаад шүү дээ. Дуугаар нь оруулахгүй гэж шүү дээ. Яг мал шиг. Хөлөөр нь оруулчих шиг. За тэгэл машины хамар хацар бохсгол явчихдаг. Тий. За дотоод эд анги руу орохоор тэгэл юм тэр явчихдаг юм билээ. Тэ яг нөгөө юм тэр явчихдаг юм билээ. Бүр дотор руу орох бол бүр машин чирээсээ тэгээд яг л нэг антим болчихдаг юм билээ. Бүх хэрэгтэй нэрнээ. Тий. Ясаа. Хацар чи хонхоцсон байж чи. Чи боксоо авсалцсан юм уу чи? Боксын гэж тэргээл. Тэгэл явчихдаг. Тэр баахан хацар мацар хамар хамраа болгоч гэж. Тийм. Тэр одоо англиар nose гэж шүү. Open your nose гэх юм одоо юу гэх юм. Тийм. Тэгэхээр аркын нарснаа чи ямар хачин айс чинь ямар хачин болцсон юм бэ гэх юм шиг тэ бокс чи. Тийм. Айстэй хачин болсон. Дүүрс. За ухаалаг болсон болчих гэж. Одоо энэ нэгтэй ухаалаг гэж байна. Бүсэлэр явчих шүү дээ. Энд ямар ч ухаан байхгүй шүү дээ. Гэхдээ магадгүй одоо сүлдэрэг болох юм билүү? Тэгээ алгоритм л байгаа. Тэгээ програм л байгаа шүү дээ. Бид нар програмд л хурдтагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энд их хэл ээжийн хэл гэдэг чинь ийм сонирхолтой байхгүй. Тэр мэдрэл хараад сонсоод яаж явж гин вэ ээжийн хэл. Ухаан төрөх хэрэгтэй. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн мастер төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастертай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Тэг бид нар одоо яаж бодох хэвтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тань мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилладаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчнтэй зүйл биш шүү гэдэг чинь. Нөгөөдөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг. Уул нь
Сэтгэл гэсэн үг байна. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монголын сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихөд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж бид цаашаа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсруулгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө зөв гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За ингээд яг та юуруу орцгоё. Ерөнхийдөө өнөөдрийн одоо жишээ бол бид нар за энэ химэл интеллигенц би яг та оюун гэж орчуулах жоохон юу гэсэн уул интеллигенцээр явцсан бол дээр байсан юм аа. Тэгвэл бид нар цаашид энэ Google Translation, энэ ChatGPT энэ бүх одоо програмууд хэрэглэдэг гэхээр интеллигенц гэдэг үгээр явчих юм бол програм өөр аягүй гой бидрийг ойлгоод явчих юм билээ. Оюун бичгээр ерөөдөө толгойд ирэх юм билээ. Тэгэл оюун санаа, оюун ухаан, тэгэл хүний нэр хүртэл оюун гэж гараад ирнэ. Тэгэхээр өстө бүр энэ ChatGPT translation хийх тэр програмууд ч бүр солиорох юм билээ. Бид бүр солиоруулаач юм билээ. Оюун санаа гэж нэг яриад л миний найз оюун эмхтэй гэж нэг яриад л гэснээр их шиг гээгээд л бүр ингэ солиоруулах юм билээ. Тэгэхээр одоо энэ ChatGPT-г би баярлаад байгаа байхгүй. Бид энэ монгол хэлний асуудал аюулгүй шийдчих юм билээ. Тэгэхээр энэ гадаадын ийм гаднаас орж байгаа техникийн технологийн ийм өгнүүдийг ерөөс монгол үгээр орчуулж болохгүй юм билээ. Тэг хацар мацар гэсэн юм хийж болохгүй юм билээ. Яг л тэр техникийн нэрээр нь явах хэрэгтэй юм билээ. Тэрийг жоохон галаглаад тэг интеллигенц гэдэг интеллигенц гэж явуулсан дэр. Тэр намар. Тэгэхээр явандаа энэ одоо энэ Google Translation-ийн монгол орчуулгыг ямар хүмүүс хийгээд идэв. Тэр хүмүүстэй нэг уулзсан даа. Одоо энэ химэл оюун artificial intelligence ороод ирэхээр энэний орчуулгуудыг бас ямар хүмүүс хийж байна. Та нар сургалаарай. Хийж байгаа хүмүүстэй нэг уулзсан шатаад байгаа байхгүй. Та нар одоо ингэж болохгүй шүү. Хин дураараа гэж болохгүй шүү. Cloud computing гэсэн чинь орчуулсан л байлаа шүү дээ. Үүлэн тооцоолол энэ төр гэдэг. Гэтэл cloud-ыг орчуулж байгаа шүү дээ. Үүлэн үлчих шиг. Ер нь бол дээр бол явандаа бол өстой маш их асуудал байна. Хэлний асуудал байна. Орчуулгын асуудал байна. Бид дандаа хэлдэг шүү дээ. Энэ орчуулах гэж оршуулад байна гэж хэлээл хэлдэг шүү дээ. За artificial intelligence, за химэл интеллигенц, химэл оюун тийм үү? За энэний гол дүр одоо энэ Дэвид гэдэг нэг хүү одоо гарч ирнэ. За одоо хүн төрөлхтний асуудал эхэлнэ. 20 гаруй жилийн өмнө гарч байхад би үзчихсэн. Тэгээд ямар гоё кино фильм бэ. Хаавсан 100 жилийн дараа, 200 жилийн дараа л одоо тийм болох бах та. Тэгсэн өнөөдөр 20 жилийн дараа. Тэгвэл бидний өдөр тутмын амьдрал болчихсон. Гадаа ирчихсэн. Нэг Монгол улс 2 цэг гэдэг чинь гадаа ирсэн. А бид нар мэдрэхгүй хүлээж авч чадахгүй байгаа байхгүй. Тэгэл нөгөө МОИС-ийн Монгол хэл шинэ сахны академийн хэлний хүрээлэн ингээл хөдөөдөл байгаад байгаа байхгүй. Цоошин ертөнц ирчээд байгаа. 25-аас доош насных бол тэр ертөнц рүү орцсон гэж хэлээд байгаа шүү дээ. Тэд нар бол орцсон шүү. А ээж аав багш нар төв тэрийг одоо хүлээж авах хэрэгтэй. Хүлээж зөвшөөрөх хэрэгтэй. За энэ кино фильм эхлэхдээ энэ профессорын яриагаар эхэлдэг. Ер нь бол бид нар одоо ингээд химэл artificial intelligence-тэй, химэл интеллигенцтэй, химэл оюунтай одоо ийм роботууд бүтээгээд эхэлсэн. За маш их одоо их хэрэгтэй. Хүндрэлтэн хүмүүст одоо их хэрэг болно. Тэднийг одоо ажилтнаа болгож байна. Энэ бол энэ эмэгтэй бол химэл оюунтай эмэгтэй. А энэ профессорын нарийн бичиг эмэгтэй байхгүй юу? Нарийн бичиг. Тэгэхээр бүх нарийн бичгүүд ирээдүйд дандаа ийм химэл оюунтай роботууд болох нь шүү дээ. Хүн биш. Одоо тийм үү? Нөгөө юунд хайхтаа манайх ч одоо сонингоор янз бүрийн газар нарийн бичиг эмэгтэй хайхтаа голдоо 28 настай залуухан өндөр нь тэр бэлхүүсний юу диаметрын тэд өгчдөг шүү дээ. Тэр өрн байхгүй болох юм шиг байна. Нөгөө өнгөтэй нөхдөд ер нь жоохон хэцүүдэх юм шиг байна. Тий. Нөгөө хожин гişүүд энэ төр одоо нарийн бичиг олдохгүй.
Эмгэгтэй тэд нар чинь загвар өмсгч эмгэгтэй хайгаад идэг шүү дээ нарийн бичиг гэдэг. Тэгэхээр тэр чинь ажил нь хийж чадахгүй шүү дээ осон толгой. За энэ бол нарийн бичиг эмгэгтэй. За энэ дээр бол хиймэл оюун одоо хийгээд эхэлсэн гэдэг эхэлчихсэн. Тэр байтугай нэг хүү одоо бид нар хийж байгаа. За тэр хүү бол одоо ийм. Тэгээ энэ дээр яриан дээр эхэлдэг байхгүй. За наад хүүгээдтэй бол та нар хүнд хайртай болох програм хийх юм байна. Буцаагаад хүн тэр хэмэл интеллигенц оюунтай хүү рүү чинь хүн өөрөөдөө хайрлаж чадах юм уу? Хүний хайр чинь хэцүү шүү дээ. Гэт одоо маргаанаар кино фильм эхэлдэг. За тэгээд ийм нэг хэмэл интеллигенцтэй хүүг төрөний профессор бүтээчихсэн. Тэгээд за ингээд бие нь бол гайхамшигтай яг л хүү андуурхаад тэгтээ арсны цаанд бол тэр чигээр техник технологи машин нэг одоо мека гэж нэрлэдэг байхгүй машин гэж нэрлэдэг байхгүй машин хүүхэд. За энийг нэг айл авч байгаа яасан гэсэн хүн янз бүрийн гэмтэл янз бүрийн юмнаас болоод тэгээд ухаалдаад унтсан тэгэхээр тэрийг хөлдөөчихсөн тэгээд эзэн нэгэн цагт гисгээгээд одоо эмчилж болдог үед тэр хүүхэд одоо сэрнэ. Тэр болтол тэр айлын одоо нөхөр нь яадаг ийм хүүхэд авчираад авгаадаа эхнэртэй өгдөг. Ядаж чи нэг ийм хүүтэй бай. Тэг орлуулах эхнэр нуулна домдон тэгтээ чамд хэрэгтэй гэдэг. Тэг ямарчаас хамгийн сүүлд эхнэр нь хүлээн шөөрөөд тэгээд энэ робот одоо мекаг програм суулгадаг. Програм суулгахдаа Дэвид гэдэг нэртэй эдний хүү гэдэг тийм програм суулгадаг. Ээж автаа одоо хүүг програм одоо тэнд тийм үү? Суулгаад тэгээд энтэн дараад тэгээд програм старт болдог. Одоо тэгээд энэ шууд хараад таавал миний ээж. Тэгэл аймагтай сандарна. Гинтл одоо химэл оюунтай, химэл интеллигенцтэй хүүгийн ээж болчих. За ингээд яаж гэнэ вэ? Одоо ээж автаа болцсон хүү хамт суугаад ширээ яарч сууж байгаа. Тэгэхдээ ээжээ хоёр бол хоол идэнэ. Химэл оюунтай хүү Дэвид бол хоол идэхгүй шүү дээ. Хоол гэсэн ойлголт байхгүй. Унтах гэсэн ойлголт байхгүй. Уул нэг амар хоол идэхгүй. Торт идэхгүй. Маргачин айс идэхгүй. Кола уухгүй. Тэг бүргэр идэхгүй. Тэг JFC биш KFC л үү тэр идэхгүй тий. За ингээд ерөөдөө эхний орой одоо ингээд эхэлж байгаа байхгүй. Гэрмлийн орой. Химэл хүүтэй. Тэгнэгэн хүүтэй. Хүү гайхаад л. Гэтэ бас урд нь нэг тавг тавиад өгчихсэн. Тэгээд энэ ээж аав хоёрынхаа юм ингээд идж байгааг дараа шоолж хөхөрдөг. Тэгээд хөхөрлөө хөвчлээ болно. Тий. За ингээд байж тал яасан гэхээр энэ айлыг чинь нөгөө жинхэнэ хүн нөгөө нойрносоо нөгөө ухаан алдсан тархины гэмтэл одоо юу болсон тэрнээсээ болоод гинц сэрчдэг. За нөгөө ээж аваар чинь юу нөгөө химэл хүүгээ хаяад төрсөн хөрөөгөө хоёлаа зүгээрстэй бүр хачи юм болдог. Дэвид гайхаал. Тийм. Яагаад энэ хүмүүс одоо намайг гинт орхичих вэ? Тэм бол чи бол жинхэнэ хүү биш. Жинхэнэ одоо хүн биш. Хүүхэд биш. Манай хүүхэд бол жинхэнэ хүүхэд. За жинхэнэ хүүхэд ирнэ. За тэр бол одоо зүгээрстэй монстер ирнэ. Амар амт ирнэ. Тарих толгойн ажиллана гэж зүгээр буддаа болгоно. Мека хүү болоод ээжтэй хайртай ээжийнхаа бүх юмыг хийж өгнө. Туслан бүх ажилд нь ямар ч асуудалгүй оролцсон. Тайван. За тэгээд одоо нөгөө жинхэнэ хүү чинь яаж гэж байна? Жинхэнэ хүүгээ одоо хорсол эхэлдэг. Зориуд хоол идгүүг нь эцээрэж өөдөөс нь харж агаад хоолоо ингэж идэв. Тэгсэн чи авто нөгөө Дэвид механик техник хүү чинь бас өчөөг өгөхгүй бас доорэж хамаагүй хоол амруугаа чихээд тэгсэн чи тэрний авто нөгөө техник дотгошоо ороод тэр нь орооцолдоод нөгөө техник чинь ажиллахаа бариад нүүр амнах чинь болоо. Тэгээ буцаад үйлдвэрлэлээ наваачиж цэвэрлүүлдэг. Тэр хоолноос нь бидүү техник л байгаа юм чи. Нэг компьютерийг онгойлгоход дотор нь юу байдаг тийм л юм байна шүү дээ. Баахан хаардууд байгаа шүү дээ. Баахан чипнүүд. Тийм.
За тэгээд асуудал үүссэн. Хэцүүднэ. За одоо тэгээ явсаар хагаад нөгөө хөгжим бүр толгойн ажиллаж эхэлнэ. Одоо Дэвидийг гэрээсээ явуулах гэдэг шүү дээ. Өрсөлдөгч хөрсөн. За одоо сүүл рүү I want a lock of mommy's hair гэж байгаа байхгүй. Чи ээжийн үснээс нэг жоох хэсгийг хашлаад авдаг тийм. Бүр ятгаад. Нүүдэн тэгж болохгүй тэр чинь тийм. Чи одоо хэлсэндээ өрөхгүй байгаа мó чи өөрөө хайчил гэж надад амлсан шүү дээ. Тэгсээр байгаад Дэвидэд гарт нь хайч өгүүлээд ээж рүү явуулчихдаг. Ээж нь тэр үед унтчихдаг. Тэгэл яагаад очоод ээжийнхээ уснаас яг хайчлах гэж яжсэн чинь ээж нь сэрчдэг байхгүй. Тэгэл орилол хашгирал за энэ өгч юм ямар аймаар юм бэ? Үгүй Мартин тэр хүү надад хэлсэн гэж ямар ч юм байхгүй. Тэгэл энэ айл чинь асуудалд орж байгаа байхгүй. Тэгэл нөхөр нь бүр өө наадах одоо буцааж өгөө юм уу ямар аймаар юм бэ? Хайч болсон ээж рүү дайрч шүү дээ. Хүн алах нь шүү дээ. Хэрүүл болно. Болно. Тэгээ сүүлрүү нөгөө ээж нь эмэгтэй хүн чинь бас үгүй наас ч уулангүй байхаа надад айгүй хайртай айгүй юу шүү дээ тийм шээ буцааж авч. Тэгээ яг эмэгтэй бол яг ээж шийддэг. Буцаагаад очихоор чинь одоо Дэвидийг чинь задлаад тэгэл одоо нөгөө Вьетнам засгийн газар гэдэг шиг эд анги болгоод явчих байхгүй. Тэгээд ойроо аваачиж төлөвлөгөө зохиодог. Буцаад яаж байгаа шиг байна. Тэгээд ойроо аваачиж одоо төрүүлээ. Эмэгтэй ээж болохоор ерөнхийдөө I love you ээж би танд хайртай гэвэл энэ Дэвид чинь намайг битээ орхио битгий хаяач би өөртөө жинхэнэ хүү штэ жинхэнэ хүүгээс ямар ч ялгаагүй гэж гомдлдог. Тэгээд ойд ягаад авчирч хайж нэг бол уул нь бол нөгөө үйлдвэрт нь авч өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд үйлдвэрт задлаад эд анги болгоод явчих хэрэгтэй. Тэгээд ойд аваачаад за чи тэгээд одоо хүнтэй газар руу битээ ойртоорой. Хүнтэй битээ ойртоорой. Одоо тэгэл бие дагаал одоо яв. Өөр арга байхгүй. Тэгвэл гэрт байх ямар ч боломжгүй болцсон. Нөхөр дургу, хүү дургу. Тэгээ энэ ч бүр хоёлаа уйлалдаад тэгээс салж байгаа. За одоо тэгээд энэ цагаас эхлээд Дэвид яах вэ? Бие даах ажил гардаг. За тэгээд Дэвидийг тэр гэртээ байх үед орой нөгөө унтуулгахдаа та нар мэдэн ш нэг одоо өрнөдийн ертөнцид чинь за энэ одоо тэгэл Япон, Хятад, Орос гэдэг юу вэ? Ер нь нэг хөгжилт орнууд чинь хүүхдээ унтахад нь дандаа үлгэр хийж өгдөг. Эсвэл үлгэрийн ном ингээд дэлгэж байгаа юм шүү дээ. Тэгээд зарим хүүхдүүд дөнгөж эхлэн гол унтаад байдаг. Зарим нь дэлгэж сонсч байгаа. Тэгээд тэр унтуулдаг номон дээр энэ Pinocchio гэдэг Blue Fairy гэдэг ийм одоо нөгөө нэг үлгэрийг дандаа номноос дандаа уншиж өгдөг. Тэгээд тэр нь болохоор нэг юм мужаан хүн модон хүү хийдэг шүү дээ. Google маягаар, Google-тай маягаар. Тэгсэн энэ тэр ном тэр үлгэр дээр ийм Blue Fairy гарч ирээд тэгээд тогтог модтой тэр модороо тэр модон хүү тогтсон чинь жинхэнэ хүү болчихдог. Ярддаг, хөдөлдөг. Ийм үлгэр байхгүй. Тэгээ энийг Дэвид чинь хажууд нь нэгэ сонссоор байгаа. Би тэр Blue Fairy гэдэг дээр очиод энэ үлгэрийн нэг нөхөн дээр очиод тэр одоо Дэвид бол байдаг л гэж бодож байгаа шүү дээ. Үлгэр биш. Үлгэрт үнэлж байгаа шүү дээ. Тэгээ тэр намайг догтон модороо тогтчих юм бол би жинхэнэ хүү болчих юм байна. Тэгээд ээж намайг буцаагаад аавна. Намайг ээж жинхэнэ хүү биш болохоор л ингээд одоо тоохгүй. Тэгэхээр би яаж жинхэнэ хүү болох вэ? Real boy гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Жинхэнэ хүү. За ингээд одоо тэр Blue Fairy-г одоо олж дохиор арга нь өөртөө тохиулаад тэгээд жинхэнэ хүү болно гэсэн юм одоо аялалд гардаг. Ээж намайг хаявчлаа. Одоо би жинхэнэ хүү болж ээжтэй буцаж очино. Ээжигээ одоо тийм үү олж авна. Тэр болтол би энэ Blue Fairy-г олно гэх. Тэгээд тэр аялалд гардаг. За ингээд гараа явж исэн чинь яг одоо яг химэл оюун суулгасан роботуудын хувь зайтай танилцдаг. Бас
бас яг Дэвидтэй адилхан хэрглэж байгаад хайчихсан сэг болгочихсон тийм маш их хэмэл оюунтай роботууд дүүрэн байдаг. Гадуур ой дотор тэдэртэй таалагддаг. Тэгэл энд янз бүрийн одоо юм мөрөн мэрэгчлээ одоо эдгээр бүгд мека гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Механик, техник. Тэгээ яасан гэсэн чинь хүн төрөлхтөн ерөөдөө янз бүрийн мэрэгжлийн ийм хэмэл оюунуудтай роботуудыг бүтээсэн байгаа байхгүй юу? Одоо бидний бүх дахин давтагдсан ерөнхийдөө стандартчлагдчихсан юу хийх нь баргалж цаасан дээр биччихсэн тийм одоо мэрэгжлүүд явандаа энэ хиймэл оюун бүгд эзлэх юм байл. Одоо нарийн бичиг, өмгөөлөгч, програмчлагч, улс төрч. За тэгэл янз бүрийн одоо нэг юунууд байдаг шүү дээ. Юунууд янз бүрийн одоо хүснэгт хийдэг одоо тэгэл гайл байдаг юм уу, юу гэдэг, хаан татврын алга байдаг юм уу. Тэр бүх хүснэгчилсэн стандартчилсан ажлуудыг бол бүгдийг юунууд ийм хэмэл оюунууд хийчих юм байлээ. За тэгэл одоо барилгаар ажиллах. Биеийн хүчний ажил хийдэг. За энэ дээр чинь явж байгаад Дэвид чинь нэг юутай таарладаг шүү дээ. Бэбиситертэй таарладаг шүү дээ. Тэгэл хүүхдийг одоо хүмүүжүүлж хоолундын нүгдэг бэбиситерүүд. Аюу сайн их юм байлээ. Чи одоо айлын охин чинь хүүд олчих гэдэг шүү дээ. Бараг унтлагын юмгод унтуулсан гэдэг тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол яах юм бэ? Тэгэхээр янз бүрийн цэвэрлэгээний яалаа янз бүрийн сонин бидний одоо дахин давтагдсан өдөртэй маш их хэцүү эсвэл маш их юм уншиж одоо тэр ялангуяа өмгөөлөгч нар бол тэр их олон зуун хуудас унших. За янз бүрийн одоо өмгөөлөгч нар чинь нэг янз бүрийн гэрээнүүдийг шалгах. Тийм. Өмгөөлөгч нар чинь маш их гэрээнүүдээ авчиж үзүүлж байгаа байхгүй. Энэ одоо энэ гэрээн дээр юу тусгасан байна? Надад ашигтай байна уу, ашиггүй байна уу? 300 хуудас, 400 хуудас гэрээг ямар ч уншихгүй. Өмгөөлөгч ч уншаад барахгүй. Тэр ямар ганцхан хүн дээр ажиллаж байгаа шүү. Тэгэхээр гэрээнүүдийг маш унших юм байлээ. Ер нь бол. За ингээд ийм янз бүрийн мэрэгжлийн роботууд бүгд ингээд хохирчихсан, хүн дургуй нүрээд зодоо тэмэглээд хайчихсан. Өөртөө адилхан хувь зүйтэй мека роботуудтай таарладаг. Тэгсэн чинь ойролцоо хажуу талд энэ одоо янз бүрийн одоо мэрэгжлийн хүний тийм ажил мэрэгжлийг булаасан энэ мекануудыг устгадаг ийм үйл ажиллагаа явагдчихдаг. Тэр нь болохоор флэш файр гэдэг байхгүй. Тэрэн дээр янз бүрийн одоо ийм мэрэгжлийн мекануудыг гаргаж ирээл устгаал тэгэл стадион сууж байгаа нөгөө хүмүүд арилгадаал наад бол чинь бидний тэр ажлыг авсан. Наад бол чинь тэр ажлыг авсан. Одоо тэгэл баахан ажлаа алдчихсан. Тэр бүгд роботууд эзэлчихсэн. Хүмүүс чинь боо гэж байгаа байхгүй. Устгал явагдаад л. Тэгээд тэрнээс чинь нөгөө хэнийг авчирдаг. Дэвидийг авчираад бас устгахдаг байхгүй. Тэр чинь нөгөө дээрээс нэг уусгал асгадаг. Тэгэхээр нөгөө эдгээр чинь надад нөгөө төмөр учраас төмөр хайлуулдаг. Усгал асгаад гэдэг бүгд ингээд хайлдаг. Тэр нөгөө хүүхдээ чинь устгах гэсэн чинь хүмүүс чинь хүүхэд хараар шалгах болж байгаа байхгүй. Тий. Хүн наач хүүхдээ шүү дээ. Тэгээд нөгөө Дэвид чинь өөрөө яг жинхэнэ хүүхдээс ямар ч ялгаагүй сэтгэлийн хөдөлгөөнтэй хэл яриатай зүс царайтай учраас хүмүүс үгүй наас чинь зүгээр хүүхдээс чи хүүхэд устгах гэж байгаа юм аа ингээд тэгээд энэ үйл ажиллагааг хийж байгаа хүмүүс рүү энэ үзэгчд хамаг уураа гаргадаг. Энэ үзэгчдийн чинь сайхан баясгаад л хүмүүс цаасан бодолтой одоо нэг CEO J-Sound-ийн бүргэрүүд байдаг ч цаасан бодолтой бүргэрүүд тэр чинь хүмүүс рүү шидэж өгөө байдаг. Тэгээ яг нөгөө юу гарч та нэг гладиаторыг үзсэн шүү дээ. Гладиатор тэр чинь зодтолдуулаад нэг халдцуулаад тэгээд ардуудыг баясгахын тулд бүгдээ нэг талах шийдвэрдэг шүү дээ. За манайд бол яг борцог шийдэж өгдөг. За ингээд одоо орчин үед бол бүргэр болцсон байна шүү дээ. Одоо тэгэхээр энэ дараагийн цагаан сарын баяраар өгчүүд бүргэр шийдэж хэрэгтэй. Одоо борцгоо болоод. За тэгээд хүүхэд гэн бол хүн чинь хүүхэд хараад өөр болж байгаа байхгүй. Тэгээд баяр Дэвид чинь аврагддаг байхгүй. Тэг бол яг устгах чийдэг. За тэгээд Дэвид яах вэ? Цаашаа нөгөө хүний одоо
юу гэдэг шиг цааш явахад хин нэгэн бас тусалдаг шүү дээ. Тэгээд энэ хин манайд лавр жой над манайд тусалдаг байхгүй. Энэ жойч нь болохоор цаанаасаа хийхдээ барилгачин биш, програмжилдаг хүн биш. Лавр тийм хүнд ингээд дурладаг. Эмэгтэй хүнд дурлаж, эмэгтэй хүнийг гоё орой өнгөрүүлдэг. Аюу сайхан сексидэг. Ийм одоо робот байхгүй, мека байхгүй. Тэгээ энэ ч нэг ядар матар гэж байхгүй. Буруу хараад унтна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Үргэлжил хайртай гэлээ шүү дээ. За ингээд хүнд бол тусалж эхэлдэг. Юунд? Бүр замаар юм боллоо. За яг. Тэгээд энэ лаврж одоо тусалдаг. Тий, энэ хоёр чинь эндээс одоо нэг устгаж байгаа газар цухтаагаад тэгээд энэ хин Дэвид чинь би одоо Blue Fairy нөгөө охиныг бодит жинхэнэ хүү болгодог Blue Fairy-г би хайж яваа. Тэгвэл тэрэнд одоо туслая. Бүх юмыг мэддэг хоёлаа доктор Ноу руу очно гэдэг байхгүй. За ингээд доктор Ноу гэдэг рүү одоо очдог. За очиод одоо энэ хоёрын асуудал эхэлдэг. Яг тэгвэл доктор Ноуд ч юм бол одоо өнөөдрийн ChatGPT байхгүй. Бүгдийг мэддэг ч. ChatGPT чинь бүгдийг мэддэг ч шүү дээ. За одоо тэгтээ ChatGPT-д асуултаа зөв тавих хэрэгтэй. Асуултаа зөв тавьж чадахгүй хүмүүс бол ямар ч хэрэггүй ChatGPT. Тэгэхээр нэлээд юм мэддэг. Нэлээд юм одоо уншиж ойлгосон хүн л ChatGPT-тэй харьцаж чадна. Зөвхөн өдөр тутмын тийм үү хачаа юмнууд бол асууж болно л доо. Тэгээд яг тэгвэл ChatGPT-ний хачаам хариулах байна. Өндөр түвшинд одоо асууж чаддаг байвал ChatGPT хэрэг болно. Тэрс нэг хэрэггүй хар яриа мөрөө нэг орой зугаагаа гаргах юмнууд бол ямар ч хэрэггүй. За тэгээд энэ өршөнд асуултаа буруу тавиад идэх байхгүй. Шууд Blue Fairy гэсэн чинь тэр Blue Fairy гэсэн нэг хөх их гой цэцэг гэдэг юм байна шүү дээ хөх өнгийн. Тий. Билбэтэй. Тэгээд тэр цэцэг чинь тэр янз бүрийн ардуудад их тийм үлгэрийн юм дээр гарч ирдэг юм байна. Одоо мөнхийн цэцэг тийм үү энэ цэцэг бол одоо тэгэл амьдрал дэтгэх ч юу гэдэг юм. Тэгээд тэрүүгээрээ бүр энэ цэцгийн одоо охин энэ цэцэг болвол сайн сайхан юмыг одоо бэлэгддэг одоо тэгэл өчнөө юм болт юм байна. Хайр дурлал бүх юмний илэрхийлэл болж явдаг тийм цэцэг байт юм байна. Тий. За бид нар ч бол бас өөрсдийн бас цэцэгтэй шүү дээ бас сайн сайхан нэг илэрхийлсэн. За тэгээд энэ орчин нөгөө Blue Fairy гэхэд цэцэг гаргаж ирээд тахгүй. Тэгм бол за хоёлаа нөгөө асуултынхаа категори хоёлоо өөрчлөе. Тэгээд үлгэрийн категори руу орж иж. Тэгээд тэрлэгөө гэсэн чинь доктор Ноу ChatGPT дэлхийн эцэст байгаа, ертөнцийн эцэст байгаа. Манхэттен гэдэг газар байгаа. Манхэттеныг заадаг шүү дээ байхгүй. За тэгээд энэ хоёр чинь за байнга газар мэдчихэд тэгээд тийшгээ явдаг байхгүй. Тэгэхээр асуулт гэдэг ямар чухал юм бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Хоёрдугаар боловсрал гэдэг ямар чухал юм бэ? Хүмүүс бол ChatGPT-гээр бүх юмаа хэлгээд тэгээд сурах шаардлагагүй боловсрал хэрэггүй гэж бодоод байгаа байхгүй. Өөрөөсөө тэнэг болно. ChatGPT тамаг одоо хувьцаагаа даалгаад явна гэвэл одоо тэгээд тэнэг л болно. Маш хайртай. За ингээд хоёлаа вертолет тэнд бас нэг цагдаагийн газрын вертолет руу ороод бас янз бүрийн үйл явдал тийм ээ. Та нар сайхан үзээрэй нэг стараатай. Тэгээд юм цугаад вертолетод нисгтэргийн цугаад тэгээд Blue Fairy тэгээд доктор Хобби хоёрын ирэлт явдаг. Тэгээд доктор Хобби гэдгэд энэ нөгөө Дэвидийг бүтээгсэн бүтээгч байхгүй, креатор. Тэрийг одоо хагаад явчих шүү дээ. Тэгээд явсаар байгаа нөгөө Манхэттен гэж заагаад өгсөн. За тэр үед энэ киноны хорол тэр үед Манхэттен гэдээ усан давтагдчихсан. Ер нь бол хүн төрлөختөн дэлхийн усан давтагдаад янз бүрийн одоо байгалийн ган шиг одоо юу гэдэг тэрэнд өртөөд байхгүй болчихсон гэж. Их хотод байхгүй болсон. Одоо тийм үе. Ирээдүйг харуулдаг шүү дээ. За тэр Манхэттен тэр нөгөө талд нь нөгөө тийм үү
бодлого freedom статус гэдэг чинь хөшөө гал ингэсэн. Тэгээ өөрөө бол арга болсон биш шүү дээ. Гарна л харагдчих зайлвал. Францын нэлэг гэдэг шүү дээ. Францууд эрхчлөөний юу бэлгэлсэн гэдэг шүү дээ. Тэгээ нөгөө нэг Франц Eiffel Tower шүү дээ. Тэрийг босгосон Eiffel гэж архитекторч шүү дээ. Тэгээ энийг бас төмөрөг саргалж байгаа гэдгийгс. Энэ дотор орж ирсэн хүмүүс байна уу? Баггүй юу? Би орж ирсэн. Доторт нь тэгээд орохоор саргалж нь арматурууд идэх. Тэгээ гадуур нь ингээд зис юугаар бүрчихсэн. Бүр ингээд дээш гараад. Тэгээ дээрээ гарахаар балкон шиг юмтай. Балкон дээрээс нааддаг. Тэгээ энэний хажуу талд Ellis Island гэж байдаг аахгүй. Тэгээ тэнд нөгөө тухайн үед одоо 17 дугаар 100, 18 дугаар 100-д Америкчин үүслээ шүү дээ. Тэгээ тэр үүсэж явах үедээ гаднаас ирсэн цагаачдыг хүлээж авдаг тийм арал байсан байхгүй. Тэгээ тэр арал дээр ингээд очихоор хэдэн онд аль Италиас хэд ирсэн, Ирландаас хэд ирсэн, Германаас хэд ирсэн, Францаас хэд ирсэн гэсэн ийм тоонууд байдаг. Ирэх болгонд гээд бүртгэж аваад тэгээд ажил хөдөлмөр Сан Франциско яв, Миссури яв, тийшээ явж ажил тэнд чамаа хүлээж авах гэдэг тэнд ингээд хуваарлдаг. Мэргэжлэр нь эрэгтэйгээр нь өгч явахдаа тэгээд тийм хуваарлдаг арал байдаг. Тэр тэнд байсан. Тэрлэн би бас очсон л доо. Бид нар нэрсэд харсан л та. Хаа нэг газар те янз бүрийн тэргээр очсон хүмүүний нэр байна уу юу? Тэ тэгээд харсан чимэд одоо юу гэдэг даваад орж одоо юу гэдэг норжмаа тэр гэсэн нэр нь тайсан. Ямар ч монгол нэр байгаагүй. Тэгэхээр бид нар чинь хүн төрөлхтний тэр хөгжлөөс маш их алсан. Тэгээд 1921 оноос л дэлхийн хүн төрөлхтний хөгжлөг дөнгөж л орж ирсэн байл. Тэгээ нөгөө миний хэлээд байгаа 100 жилийн настай гэхээр уулаад байгаа ч тэр байхгүй. Бид эртнийх гэдэг. За ингээд Манхэттен руугаа ирдэг. За тэгээ Манхэттен дээрээд одоо бүтээгчтэйгээ уулздаг. Креатортойгоо уулздаг. Тэр доктор Хобби. Тэгээд хэлдэг. Бүтээгчтэй доктор Хоббидо намайг real boy болгоод өгч гэдэг. Тэгсэн чинь бүтээгч бол But you are a real boy гэж хариулдаг. Чи real boy гэж болчихсон. Яагаад гэвэл чамайг бид нар хаана юу хийж явж байгааг чинь мэдсэн, сонссон. Тэгсэн чи тэр бүгдийг чи давчихсан. Яг real boy шиг бүх хүндрэл, асуудал, тэр хэцүү бүх төвхтэй нөхцөл байдлуудаас чи гараад ирсэн. Тэгэхээр чи real boy. Тэгээд тийм үү гэдэг баярлалаа. Real boy гэхээр баярлалаа. Тэгээд цаашаа өрөөнд рүү орохгүй юу? Тэгсэн чинь баах юм дэвдүүдийг үлдүүлсэн гэдэг. Одоо тэгэл програм суулгаад айл руу явуулахад бэлэн. Зарахад бэлэн. Бүр профитабл. Ашигын төлөө үлдэр байхгүй. Капитализм. Хүн чухал биш. Хүний амьдрал чухал биш. Хайр, ээжийн хайр тэр бүх чухал биш. Капитализм чинь эгоист нэгэн шүү дээ. Би тэгэл болоо, тэгэл ашиг. Бүх амьдрал ашигын төлөө болж байгаа байхгүй. Тэгээ бид нар монголчууд чинь энэ бүх амьдрал ашигын төлөө нийгэм рүү чи бид нар чинь дөнгөж сайхан 100 жилийн өмнө эсгээрээс гарч ирчээд капитализмтай ч уучраа болохгүй байгаа ч тэр байхгүй бодлоод байгаа чинь. Би бас социологийн хувьд гаргаад ирсэн шүү дээ. Бид нар өнөөдөр яг энэ байдлаа психологийн хувьд гаргаад ирчихсэн. Олон жил биш одоо монголчууд дээр судалгааны ажил хийж шүү дээ. Би чи каракодол тэгэл судалгаа хийдэг юм байхгүй. Тийм ямар дууд болж байгааг нь сонсоол. Тэг хүмүүс надад каракодол гэж бодоод байгаа байхгүй юу? Судалгааны объект болсон байхгүй юу? Тэгээд баахан юм дэвдүүдийг харгуудаа манер чинь шокнд орчих жоох байхгүй. Би цагаал байх хэрэгтэй. Би бол онцгой. I'm unique. I'm special гэдэг байгаа шүү дээ. Та нар радио хийдийн Creep гэдэг дуу мэдэн шүү тийм үү? Тэр нь I'm special гэж ашиглаад байгаа шүү дээ тэр нөхчөө. Тийм. Тэгвэл би ганцхан гэдэг шүү дээ. I'm special. Би энэ юу байг явж байгаа гэдэг шүү дээ нөхчөө. Special. Яг тэрнтэй адилхан баруун тэр дуу радиогийн нөхөр бол энэ киноноос тэр дууныхаа текстийг авсан баг. Тэр I'm special гэдэг. Тэгээд би бол онцгой. Тий.
Тэрнээс одоо нэг байдаг нэг төв хүү бол би биш шүү. Би бол үйлдвэрийн бүтээгдэхүүн хүү биш шүү. Энэ хүмүүс нэг зүүмээр орж гараад байгаа шиг. Цаана. Зүүм чи яг ингэдэг юм аа. Recording in progress. Тэг ингээд ерөөдөө одоо ингээд уурлж гэлдэг. Тэгээ уурлаад өөр нэг бас нэг Дэвид гэсэн хүү тэр сандалтай босоож байгаа байхгүй. Үйлдвэрийн бүтээгдэхүүн. Одоо тэгээ цаашаа зарахад яг бэлэн болцсон хүү. Тэгээ тэрийг хараад уурлаад хажуудаа байсан нэг цэцгийн савыг авч энэ зодоо зохио бяцлаад би бол ганцаараа I'm special гэдэг байгаа байхгүй. Unique special. Тэр үедээ бас нэг эрэгтэй хүүхдийн нэг юм яваад байгаа байхгүй цаана. Ээж авдаа ганцхан би. Энэ бол ах トゥ нар хэцүү гэдэг шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд бол ер нь хизээч ээж болоод хүүхдээ яг тэнцүү хайртай гэдэг үг гэдэг байгаа шүү дээ. Нэг нь жоохон илүү байдаг гэдэг байгаа шүү дээ. За ингээд яадаг. Бөөн уур тэнцэрт одоо гардаг. Уур гарч ирдэг. За тэгэнгүүтэл одоо нөгөө хамт явсан нөгөө Дэвидэд тайлбарладаг байхгүй. Үгүй чи ерөөс юу ч ойлгохгүй явж байна. Жинхэнэ хөө болохгүй л ингээд л тийм үү зовоод л ингээд тэгэл ээж надад хайртай гэдэл мама loves me гэдэг тааш. I love mama. Би ээжтэй хайртай, ээж надад хайртай. Үгүй тийм байхгүй. Дэвидэ. Хүмүүс чамайг бүтээж бүхий л буруу алдаануудын тийм үү нөхөөс л болгодог байхгүй надад болж. Үгийн асуудалтай бол чамайг дуудаад хүү болгочдөг. За хайртай залуугийн асуудалтай бол дуудаад хайртай залуугаа болгочдөг. Хайртай эмэгтэйгийн асуудалтай бол авчираад хайртай эмэгтэй одоо дараагийн лекцэн дээр эмэгтэй өмнө тухай юм. Хиймэл оюунтай эмэгтэй хүн яг ямар байдаг. Тэгчтэй юм аа. Чамд хэн ч хайргүй шал хутлаа. Эч чинь чамд хайргүй. Зүгээр хайртай л гэдгийг цаад болж. Яг цаанаа сэтгэлийн мөнгөтэй бол хайргүй. Хизээч чамд хайд явах билээ. Хэлж байгаа байхгүй. Хаяа л өдрөцтэй юм. Хүүгээ ээж нар. Хэрэгтэй үед байдгүй шүү дээ хажууд. Одоо бүгдийг хүн төрөлхтнийг яг одоо энэ сцен бол хамгийн философийн хүн төрөлхтний бидний зөв буруу бидний тэр худал хуурамч тэр бүгдийг хилчилдэг байхгүй. Тэггүй шүү заад болчихно. Яг энэ хэсгийг хараад би битүү философи үзэгдэх гоё гэдэг. Тэр хэлж байгаа үгнүүд яг л философи сэдвүүд. Тэм учраас одоо чи орх бол хай. Тэгээд яг гарч ирээд энэ ч нэг усан тавтагчсан байгаа шүү дээ. Манай дан өндөр байшингийн тавцан дээр суугаад тэгээд сэтгэлээр ундаг. За. Ямар ч утга алга. Тэгэл одоо яах вэ? Сүүлчийн шидэл чинь үхэх шүү дээ. Үхий. Дуусъя. Тэгээ ус руу өсөрчдөг байхгүй. Далаа руу. Тэгээ ус руу өсрээд доошгоо яг усан дотор ингээд доошгоо живээд явж ирсэн чинь тэнд яг усанд бас автагчсан блю феригийн хөшөө харагддаг байхгүй. Тэр өнөөс чи хараад аяга баярлдаг байхгүй. Блю фери чи байдаг юм биш шүү дээ. Тэгээ баярлаа байжсэн чинь нөгөө хамт явж ирсэн нөгөө лавр жин манрыг нөгөө вертолетныхаа нисдэг тэргийнхаа юугаар татдаг тусламжийн юугаар манрыг татаад дэшээ гаргаад ирдэг байхгүй. Чи тэр ус руу өмж өгөх гэж байгаа юм уу? Яаж байгаа юм чи гэдэг татаад гараад ирдэг байхгүй. Тэгээ дэшээ гарч ирээд хэлдэг байхгүй. Доо блю фери байна гэдэг байхгүй. Хойлоо очие гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө жоги чинь яасан гэхээр хүн хэрэгэлцэн цагдаа энэ нөхөр чинь хайж байгаа байхгүй. Яасан гэсэн нэг эмэгтэй хоёлаа орой гой өнгөрөөе гэж дууддаг байхгүй. Хүн эмэгтэй. Хүн ээж. Тэгээ амарч очдөг байхгүй. Тэгэхэд хүн ээжтэй очиод айгуугаа ингээд орой өнгөрөх гээд очисон чинь очиод хүнжлий зөксөн чинь хүчгсэн байдаг байхгүй. Тэр эмэгтэй. Тэгсэн чинь цаанаас нь тэр эмэгтэйг нөхөр нь гараад ирдэг байхгүй.
Чи яасан шүү. Наад эмэгтэйг алсан шүү. Чамайг би цагдаа тэлцсэн. Тэгээд мань шиг баалгардаг байхгүй. Тэгээд жооч тэндээс бас цугтаацсан. Цагдаа нар цугтаацсан нөхөр байхгүй. Тэгээд мань хатан хүртэл нөгөөд бол нараас нь хилээд хурж ирээд тэгээд цагдаа нар нэг чинь татдаг юм улсаараа багцлаад тэгээд дээшээ татдаг байхгүй. Тэгээд тэр доор I was гэсэн англи үг байна. Тэрэн дээр нөгөө Сартрийн философи үг байгаа шүү дээ. I am би байна. Тэгээд I was би байсан. Экзистенциализмын үг байхгүй. Экзистенцийн үг. Гоё хэлж байгаа байхгүй. Бүр хин дээр ч Шекспирийн Хамлет дээр ч гэсэн байдаг. Би байна. I am. Therefore тийм үү? Тэгээд энэ жог чинь цагдаа аваачих. Тэгэл дуусаа. Одоо энэ чинь задлал. Тэгэл Вьетнам засварын газруудад тараач. Тэгээд энд эвли явчих. Зөвхөн устгах чинь. Тэгээд ганцаараа үлддэг. Тэгээд нөгөө вертолет энэ нөгөө жоочин дэше явах юм нөгөө сабмарин гэдэг дээр нарчдаг байхгүй. Усан чумгагч дээр нарчдаг. Тэгээд нөгөө вертолетын доошгоо усан чумгагч болоод хүүг Дэвидийг аваад доошгоо ордог. Тэгээд одоо нөгөө би яхад нөгөө айгүй Монгол болсон байж шүү дээ. Яагаад монголоор орчуулж ирээд шүү. Blue Fairy мэрэгч тийм үү? Шидэт цэнхэр цэцгэн охин гэдэг. Би ч одоо яргана хэлэх гэдэг шүү дээ. Бастэй. Тийм. Би чинь шүлгэндээ сайн шүү дээ. Тэгээд очоод бид нар чинь намайг жинхэнэ хөө болгож өгөөч гэхэд очдог байхгүй юу? Blue Fairy. Тэгээд одоо Blue Fairy манайны өдөөс хараалга амтарч өгшөө юм чинь. Тэгээд вертолетныхаа цонхоор нөгөө Дэвид хүчин харсаар байгаад гуйсаар байгаад төгсгөл болдог байхгүй. Гугаал өдөржин шинжин гуйсан гэдэг байхгүй кинон дээр. Төрсөн шинжин гуйгаад гуйсаар байгаад тэгээд төгсгөл болоод тэгээд дэлхийн ерөнхийдөө тэр үед устчих. Нөгөө Манхэттны ус тэр далаа мал шиг хөлдөөд мөс болчихж байгаа. Тэгээд хөөч гэсэн Дэвид ч гэсэн мөс болцсон. За ингээд ертөнд дэлхий бидний одоо энэ дэлхий шүү дээ. Тийм тэгэл бүгдээрээ хөлдсөн шүү дээ. Тэр үед чинь Улаанбаатар ч гэсэн хөлдчихсэн шүү дээ. Тийм ингээл Сүхбаатар дүүрэг, Сонгон хайрхан дүүрэг бүгд хөлдөн шүү дээ. Энэ юуны Шармартын тэнд байшинтай нөхөр сууж байна. Шармарт ч гэсэн хөлдөн шүү дээ. Тийм. Тэгээд хөлдчөөд байжсэн 2000 жилийн дараа тийм үү дэлхийгээс гаднах интеллигенцүүд ирж байгаа байхгүй юу. Одоо монголоор бол оюунууд гэж хэлсэн бахан оюун эмхтэй ярьчих гэдэг шүү дээ. Хиймэл одоо бид нар бол одоо тэднийг бол хиймэл гэж бас хэлж болохгүй байхгүй юу. Бүрэн интеллигенцүүд ирж байгаа байхгүй юу. Тийм ижүүр абсолют бүгдийг мэддэг биш. Мэддэг дээрээ бүгдийг чаддаг. Мэдгч нь бол яг ингээд мэдээд байгаа шүү дээ. Чадна гэдэг чинь шал өөр асуудал байхгүй юу. Эндээр чи бид нар алдаад байгаа байхгүй юу. Бүгд л мэдлэгтэй болоод мэдчихэл болоо гэж боддог байхгүй юу. Нэмээд чаддаг байх хэрэгтэй. Тэгээд тэр нэг энэ дээр яг жоохон юу бүдэг харагдаад байна. Юун дээр хүүгийн яв дээр тэр нөгөө нэг дэлхийгээс өөр гаргаас ирсэн тэр одоо интеллигенц бид нар ингээл харийн энтер гэдэг. Тэр чинь бас яг хэлэхэд хэцүү. Ер нь бол дэлхийгээс гаднах л гэж явдаг. Тэгээд нэг экстра террестрал гэдэг чинь тэр байхгүй юу? Тийм. Тэгээд бид нар бол террестрал байхгүй юу? Бид нар бол дэлхийн хүмүүс байхгүй юу? Дэлхийгээс гаднах өөр одоо юу гэдгийг дэлхий гэж нэрлэх юм уу? Гариг гэж нэрлэх юм уу? ертөнц гэж бүү бид нар мэдэхгүй учраас нэр байхгүй. Тэгэхээр ямар ч байсан интеллигенцтэй одоо тийм битүүд креатор гэдэг ба шүү дээ бас creation ч гэдэг юм уу. Тэд нар одоо ирдэг 2000 жилийн дараа ирдэг маш их чадвартай. Тэгээд энэ дэр гарч байгаа. Газар дэлхийгээс гаднах интеллигенцүүд. Оюунууд. Тэгээд тэд нар бол одоо танай хүн төрөлхтнийг бид нар судалж ирсэн. Судалсан олон зуун жилийн өмнөөс. Та нар бол ингээд хөлдөөд ингээд устдсан юм байна. Хүн гэдэг тэр ойлголт бол одоо байх болсон юм байна. Тэгээд ингээд хайж явж байгаад өтөөчөө хайгаад энэ Дэвидийг олчдөг байхгүй юу. Дэвид ганцаар болчих гэсэн.
Тэгээд очоод нөгөө толгой дээр нь ингэж тавиад, DVD-ийн толгой дээр тавиад, сэрээгээд толгой дээр нь тавиад тэгээд санамжуудыг уншдаг байхгүй. Memory card. Memory card байгаа шүү дээ. Memory card-ыг уншдаг байхгүй. Тэгээд хүн төрөлхтөн дээр танилцдаг байхгүй. Бүх үтсэн харсныг энэ дэлхийгээс гаднах интеллигенцүүд мэдэж авдаг байхгүй. Энэ одоо 3-4-өөр зогсож байгаа. Архаан өндөр. Тэгээд за энэ одоо Blue Fairy гэдгийг энэ хүү одоо хайж их хүссэн юм байна. Тэрнтэй нь уулзах уу? Хоорондоо яриа. Тэгээд тэрнтэй нь уулзуулаа. Тэгээд энэ Blue Fairy-гийн өмнө очдог байхгүй. Намайг Rainy Boy чингэн хүү болгоод өгөөч. Тэгсэн чинь нөгөө олон зуун жил 2000 жил хөлдчихсэн нөгөө юу чинь баримл чинь очоод хүү ингээд хөрөнгөтл хаараад бицраад унтж байгаа байхгүй. Тэгээд хүүчингээ сонир болчих байгаа байхгүй. Тэгээд нөгөө өөр ертөнцийн хүмүүс чинь яадаг вэхээр манайд дахиж хиймлэр хүүгийн хүслийг биелүүлдэг юм юу бүтээгээд хүүдтэй олзуулдаг байхгүй. Нөгөө чаддгууд одоо мэддгүүд биш чаддгууд. Тэгээд чаддгууд чинь бид нар ч бол мэддгүүд л байхгүй юу. Бидний энэ дэлхий бол мэддгүүдийн дэлхий байхгүй юу. Гэхдээ чаддаггүй. Одоо ганц чадах гээд байгаа чинь нөгөө Elon Musk шүү дээ. Өөр гариг руу нисэлтаа гэдэг байгаа шүү дээ. За би бол хам нисэхгүй энэ дээр л битэн. Тэгээ очоод бас гуйдаг. Жинхэнэ хүү болгож өгч. Тэгвэл би ээжтэйгээ уулзмаар байна. За одоо нөгөө гэрээс гаднах интеллигенцүүд чинь энэ одоо ээжтэйгээ уулзах юм хүсэлтэй юм байна. Хүсэл мэдээд авчдаг. За тэгээд одоо яах вэ? Дэвидтэй ингэж яриач суудаг. Ойлголдог. Буцаага чиний ээжийг одоо хүн гэдгээр нь буцаагаад бүтээхэд маш их төвөгтэй. Одоо нөгөө юу хэрэгтэй шүү дээ. Нөгөө ДНК гэдэг шүү дээ бидний ярьдаг тийм. Нөгөө юу нэг удамшлын ген гэж орчуулад байдаг юм да. Тийм. Тэгээ тэрэн дотор бүх одоо хүний програм яадаг. Бид ч одоо ингэж ихтэй хүндөө одоо нэг хальталт гэдэг л үү. Хальтаад тэгээ нэг хөрхий одоо юу ч хийдэг юм байна шүү дээ. Тэгээ тэр чинь явсаар байгаад тэгээд юу болж байгаа шүү дээ. Үүр болоод өөр цаашаа авчиад тэгээд хөвгд мөхт болоод. Тэр бүх үйл явцыг бид нар одоо хийх болно шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг байдлаар чиний тэр хүн нь одоо байхгүй, эрэгтэй хүн байхгүй, эмэгтэй хүн байгаа. Тэгэхээр чиний тэр ээж чинь ДНК-тай нэг юу эргэтнүүд байх хэрэгтэй. Хомос юм уу, юу юм? Яс ч юм уу, хилтерхий ч юм уу. Байх хэрэгтэй. Яа нөгөө юу мэддэг шүү дээ. Одоо нөгөө динозаврын нөгөө фильм байдаг шүү дээ. Jurassic Park. Тэрэн дээр чинь нөгөө динозавруудыг яагаад гаргаж ирсэн бэ гэхээр динозаврыг хатгасан ялааг хатцсан байхад нь тэр ялааг үзээд ялаан дотор динозаврын сурсан цус байдаг шүү дээ. Тэр цусны ДНК-гаас нь динозаврыг бүтээдэг шүү дээ. Jurassic Park дээр чинь. Тэгэхээр бид нар бас энд бас шумуул мууланд хазуулж хагаад нөгөө шумуул чинь яадаг чинь дэлхийг сүнэхэд хатаад яачих юм бол тий олон зуун одоо олон сая жилийн дараа тэр цусыг гаргаж ирээд энэ шумуул Малар Эрдэнэ гэдэг хүнийг хатсан юм байна. Сая цусаар нэгэд гаргаад чинь нөгөө нэг чинь бид нар бүтээчлээ. Гэх шүү дээ. Тий. Намайг тэгт юу амархан шүү дээ. Динозавраас амархан шүү дээ, тий. За тийм хэцүү гэд бүгдийг тайлбарладаг. За бүтээлээ гэхэд ганцхан л өдөр байх боломжтой. Үргэлж амьдруулах байх боломжгүй. За одоо алгадаач нэмэргүй. Тий. За тэгсэн энэ ч нэг Теди бавгатай шүү дээ. Тий. Тедигээд энэ ч бас л нөгөө нэг юун ертөнцийн одоо ямар ертөнцийн тэнд чинь хүүхдүүд навиг Теди бэртэй гэдэг шүү дээ. Нэг заавал Google-тэй байдаг шүү дээ. Тэгэл энэ тэнд явж дандаа Google-ийг хөвцөн явчихдаг шүү дээ. Унтахтаа Google-аас дөрөөд унтдаг. Тэгээ тэрийгээ ер нь насан туршдаа тэрэндээ туртаа байд юм билээ. Тэгээ хиний нөгөө ээж чинь өөрийнхөө тэр Теди хүүдээ тэр Мартин хүүдээ
хэрэглүүлжсэн Тэдигээ Дэвидэд өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ Тэди одоо юу гэдэг бамруулш Дэвидээс ерөөсө салдгүй шүү дээ. Тэгээд Дэвидэд дандаа тусгалаа л яваад байдаг шүү дээ. Тэгэхээр ерөөдөө жоохон хүүхдүүд тэр Тэдигээ их тусалдаг гэж тийм одоо багасаа тийм ойлголттой явд юм байна л да. Би нэг Германд багтаа нэг бас нэг Герман айлууд Герман хүүхдүүдэд ээж аав нэг л ийм бавга шиг ийм гүг шиг юм ингээл өгөөл тэр нэгэ тэрч унтаалахаар нь өөрийнхөө хүүхдэд төр тавтай гэсэн баг. Ийм өгөөд төрүүлээд л тэгэл унтуулсан байхгүй юу. Өглөө өдөр чинь нөрч газарлаж болчихсон байсан. Соёлж болох гэдэг ерөөсөө тэгээд бүжгүүлсэн. Оохгүй. Тэгсэн чинь нөгөө ээжийн нөгөө үсийг хайчилдаг шүү дээ. Анирч авч шээ. Балардаг шүү дээ хүүгийн захиалгаар. Тэгсэн тэр нөгөө хайчилсан үсийг энэ Тэди бамруулж аваад хармаалцсан гэсэн бэл. Тэгээд мөр чинь гаргаж ирээд өгдөг байхгүй. Энэ үс байна. Үснээс бүтээж болох уу гэдэг. Тэгсэн чинь болно. Ямар нэгэн тийм одоо ДНК-н хадгалагдсан тэр биеийн хэсгээс бүтэж болт юм а гэдэг. Тэгээд одоо ээж чинь би бүтээн. Тэгэхдээ нэг л өдөр. Ганцхан өдөр. За ингээд одоо нэг өдрийн туршид ээж хүү хоёр хамт өнгөрөдөг. За ингээд ганцхан өдөр жинхэнэ хүү болдог. Тэгэл одоо ээжтэй төрүүлээд л ээжийнхаа дуртай кофег чамж өгөөд л одоо энэ дэр бүр нөгөө юун зургууд хүртэл байдаг. Төрс өдрөө бас тэмдэглэн. Яг нөгөө жинхэнэ хүн асуугаад байдаг шүү дээ. Чиний төрс өдөр чи эзээ ингээд. Тэр төрс өдөр мэдхгүй. Төрс өдөр байхгүй юм чи. Тэгэл өрхөдөө жинхэнэ үед бол бас төрс өдөр гэж байдаг. Чамд байхгүй юм шүү дээ. Тэгээ анир чин төрс өдөр тэмдэглэн. Ээжтэйгээ тэгэл өдөржингөө тоглоод л ганцхан. Тэгээ энэ дэр чинь бас л нөгөө энэ чинь нөгөө Стэнли Кубрикийн зохиол шүү дээ. Тэгээ явсаргаа нөгөө нас урцсныхаа дараа Спилберг өргөжлүүлсэн байхгүй юу. Тэгээ бас нөгөө эрчүүдийн асуудал энд бас гарч ирж байгаа байхгүй юу. Ямар ч одоо эрэгтэй хүүхэд болвол ганц өдөр ч гэсэн ээж одоо надад зориулаасаа гэдэг юм хүсэл явдгаа гэдгийг харуулдаг байгаа байхгүй юу. Хизээч ээж овоо нэг ээж шиг байж хаад утсан дуурал алга болчдөг биш. Ээж нь хайртай гэж алга гараа авчдаг биш. Тэгээд утасны нэг янз бүрийн өгөөд торт морт идэвхтэй хамттай юм өгөөд хуураад явчих биш. Тэгээд тэр болгонд хүүхэд психологийн асуудал орж байгаа байхгүй. Тэр эрэгтэй хүүхдүүд бол дандаа ээжийн асуудалтай байдаг байхгүй. Аав нэг чухал шээ. Тэрийг энэ психологийн ингээд харуулдаг байхгүй. Эрэгтэй хүүхд бол нэг өдөр ч гэсэн бүтэн өдөр яг надад яг над руу харж байгаа зориулаасаа. Тэр ямар ч эрэгтэй хүүхэд нэг өдөр ч гэсэн ээжигээ бүтэн ээжтэйгээ хамт байж ээжтэйгээ гоё байж боломжгүй гэж байгаа байхгүй. Ээжийн толгойд өөр юм эргэлдээд байдаг. За одоо энэ зүйл би чинь гэж байгаа нэг гарчаад ирэх юмсан гэл. Юм чинь ялаа энэ зүгээр нэг салахгүй зүгээр хөдөлгөж. Тэр бид нар бол дандаа ээжийн нэхэлтэй эрэгтэй хүүхдэд өсөж байгаа байхгүй. Тэрээс нөгөө хиний зохиолууд энэ төр гардаг да. Тэгэл Ödipus янз бүрийн юмудаа грекийн юмудаа таргадууд төрж байдаг. Сүүл Зигмунд Фройд психологоор бас гаргаж ирээ баталчихсан тийм юмудаа тэр болоонаа. Эрэгтэй хүүхд болгон ээжийн хомсдолтой явдаг. Ээжийн хайрын хомсдолтой явдаг гэдгийг илэрхийлж байгаа байхгүй. А нөгөө талаа Фромын нөгөө миний орчуулсан байгаа шүү дээ. Тэрэн дээр би баа байх. Тэрэн дээр бол бас хэд их одоо бүр ингээд наалдаад салахгүй хайр гэдэг ээжүүд бол бас осолтой гинтэрэг. Тэр хоёрыг яаж хослуулж явах вэ? Тэрэнд юу хэрэгтэй? Боловсрол хэрэгтэй, цэцэг мэрэгэн хэрэгтэй. Тэгээ нэг өдөр жинхэнэ болоод тэгэл ээж нь та чи бол та нэрэ жинхэнэ хүүхэд ээж нь чамд хайртай гэл давтаа бөө юм болсон. Тэгэл ганцхан өдөр гэдэг бол эрэгтэй хүүхдэд одоо хангалттай гэдгийг бас харуулж байгаа байхгүй. Энийний цаана битүү философи, психолог, социолог, хүний одоо таргет, эмгэнэлт зохиол бүгд явдаг цаана. Амар кино. Би бүр энийг үзэх болгондоо ингээл гоё байдаг. Сцене болгонд ингээд философи яваад идэх учраас
Тэгээ хүн төлөвт ингээд бидэрт ингээд та нар ямар үлээ гэд бид нар ингээд толинд харуулад идэх байхгүй. Лекц болгон дээр ер нь тэгэл бүх одоо хичээл 10 жилийн багш нар одоо юу гэдэг бүгдээрээ ээж аваад энэ киног ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ киногоор амьдралыг ойлгох. Тэр чигээр амьдралын философи явдаг. Тэгээд хамгийн сүүлд одоо тийм үү ээжтэйгээ нөгөө нэг л өдөр юм чи одоо ингээд унтаж штэ. А хүү ээжийнхээ гараас өрөөд хангалттай одоо тэгээд хамтдаа төгсгөл хүнд бүх амьдрал бүх амьд үед бүх хүнд төгсгөл ирнэ. Тэгээд та нар тэр миний нэг Японы нэг эмэгтэй байдаг штэ. Томко гэдэг. Тэрнтэй би YouTube дээр өхлийн тухай нэг ярьцлага хийсэн байгаа штэ. Тэрийг үзээрэй. Тэрэн дээр чи яг одоо энэ хэцээгүй хийлээ. Хавар илүү. Бүх юм төгсгөлтэй төгсгөл ирнэ. А тэрийг хүлэмжшэрх одоо уйлж унжих мунжих одоо тий дахиад даргалчих юм уу? Дахиад нэг 2 дахь өдөр болчих идэх үү гэдэг хэрэгтэй байхгүй шүү дээ тий. Тэгэл хүлэмжшэрх хүний хэлснийг, хүний шийдлийг, хүний тэр бүх үйл ажиллагааг хүлэмжшэрх тэрнийх нь одоо эсрэг тэрнтэй одоо зөрчилдөх, маргалдах тэр тийм эзэж байж болох уу? Дахиад нэг гэдэг одоо ахих ч юм уу одоо яадаг ч. Тэр бүгдийг ойлгоод тэгээд нэг бүтэн өдөр ээж нь ээж шиг хүн хүү шиг байж байгаа байхгүй. За энэ бол одоо ямар ч хүний нийгэмд маш хэцүү нэг өдөр хүү шиг ээж шиг байна гэдэг бол. Тэгээ ер нь бол энэ бүх одоо тэр ээж юм байна уу энэ кино фильмийн туршид нэг л юм яваад байгаа шүү дээ. Бид түрүүлсэн нэг доктор Ноу гэх те доктор мэдгч гэдэг. Доктор мэдлэг. Тийм. Ер нь энэ мэдлэг, энэ мэдж байгаа хаанаас вэ гэдгийг одоо ойлгох цаг болсон байхгүй. Тэгэл одоо өөрийгөө л бүтээх хэрэгтэй. Тий өөрийгөө бол ерөнхийдөө нэг төсөл гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр одоо төсөл дээр би ажиллаж байна. Тий хүн бол тэргүй төрөнгүүтэй бар наснасаа ч юм уу шууд л одоо бэлэн мэдлэгтэй боловсралтай сөрөх юм биш шүү дээ. Бид нар одоо хүн л гэж нэрлээд байгаа болохоос биш хүн болоход маш хэцүү шүү дээ. Энд байгаа бүх дэлхийн том одоо Арабын, Персийн, Энэтхэгийн, Хятадын, Оросын, Германы ч гэдэг юм уу энэ бүх философчид бол хүн болоход маш хэцүү шүү. Маш их хичээлтгэл хэрэгтэй. Тийм учраас хүн болохын төлөө одоо явах хэрэгтэй. Өөрийгөө хүн болгох хэрэгтэй. Хинч хэнийг хүн болгож чадахгүй. Өөрөөрөө л хүн болгоно. Хинч хэнийг боловсралтай болгож чадахгүй. Өөрөөрөө л боловсралтай болно. А хүнийг мэрэгчлээ бол болгож болно. Мэрэгжил заагаад тэрийг сурж болно. Боловсрал гэдэг бол эцсийн хүн болохыг л одоо хэлээд байгаа шүү дээ. Хүн болно гэдэг бол маш хэцүү. Тийм амархан юм биш. Лам дээр очиж болчдөг юм биш. Диплом аваад болчдөг юм биш. Нэг доктор аваад болоод болчдөг юм биш. Төрийн шагнал авсан мөртлөө хүн болоогүй хүмүүс одоо дүүрэн байна. Тэгэхээр хүн болох маш хэцүү. Энэ 3 цагаан ном байгаа. Тэр бол одоо тэр чигээр ChatGPT-ийн сурагч байхгүй. Төлөвч байхгүй. Тэрийг би одоо цааш маш их одоо Монголын нийгэм нэлээд дэлгэрүүлэх гэж боддог. Бидний үгийн сонголтууд үгээрээ юу илэрхийлэх юм. Тэрэн дээр мэдлэг гэсэн нэг ном байгаа. ертөнц бодол мэдлэг гэсэн. Тэр мэдлэг нь хаанаас үүсдэг? Хүний мэдлэг хаанаас үүсдэг? Бид нар юу мэдчлээ гэж яриад байгаа. Тэгээ чинь бүр 2500 жилийн философийн ойлголт аахгүй. Энэ дээр ягаад 2000 жил гэж хэлээд байгаа? Философик л хэлээд байна шүү дээ. Философчлал ирж хүнийг ойлгуулж байна шүү дээ. Философч гэдэг бол энэ дэлхийн тийм үү биш. Энэ дэлхийг гаднаас нь хардаг хүмүүс гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Дэлхийг гаднаас нь хардаг. Монгол улсыг би гаднаас нь харж байгаа. Энэ дэлхийг би гаднаас нь харж байгаа. За хүний мэдлэг гэдэг бол маш олон одоо цогц, багц үйл явдал, үйл хэрэгүүдийн нийлбэр. Зөвхөн хүнээс ингэ сонсоод мэдчих хэсэж байхгүй. Тэр бол информашн, мэдээлэл. Одоо та нар бол бүгдээрээ энэ өрөөнд дотор бодитер гэдэг нэртэй датанууд байхгүй юу? Data. За бид нар өгөл гэж нэрлэдэг байдаг. Өгөл биш зүгээр дата. Янз бүрийн хэмжигдэхүүнүүд байхгүй юу? Дата гэдэг чинь хэмжигдэхүүнүүд. Хүн гэдэг хэмжигдэхүүн, дулаан гэдэг хэмжигдэхүүн, гэрэл гэдэг хэмжигдэхүүн, байшин гэдэг хэмжигдэхүүн, шал одоо юу байдаг? Компьютер бүгд бол хэмжигдэхүүнүүд байна. Одоо энэ бүгд чинь яах ёстой вэ? Хүний
ийшээ орж ирэх хэрэгтэй байхгүй. Дата. Одоо тэр хүн сүрхий болвол бодож чаддаг сүрхий болвол бодол гэдэгт суралцчихсан бол одоо මේ 3 цагаан номны бодол гэдэг бас ном байгаа шүү дээ. Ном хэсэг байгаа шүү дээ. Яаж бодол явагддаг юм? ChatGPT бол бодлыг зааж өгнө шүү дээ бидэрт. Зөвхөн бодол гэдэг чинь монгол үг шүү дээ. Thought явж байгаа шүү дээ. I think. Бодож чаддаг хүн бол одоо нөгөө орж ирсэн бүх мэдээллүүдийг толгойдоо боловсруулад информашн болж байгаа байхгүй. Мэдээлэл болж байгаа байхгүй. Тэгэхээр дата орж ирнэ. Тэгээд информашн болж ирнэ. За тэгээд тэрнийхээ цалаад одоо янз бүрийн боловсролын төвшин ном унссан одоо юу байдаг юм? Тэр бүгд дээр ороод одоо мэдлэг болох байхгүй. Мэдлэг болтлууд нь бодлоо явагдахгүй бол тэр хүнд мэдлэг үүсэхгүй. Яг цэжилж гисэн одоо хоёр дахь мэдрэлийн эрхтнүүдийн мэдээлэл явагдах байхгүй юу? Мэдрэлийн эрхтэн яаж мэдээлсэн тэр мэдээнүүд тэр хүний хувьд бодиттой болоод явж байгаа байхгүй юу? Юу сонссон, юу харсан, юу үнэрлсэн мэдрэлийн 5 эрхтнүүдийн орж ирсэн мэдээнүүд мэдлэг болоод явна. Тэгэхдээ тэрийг дахиад бас сонссныхоо юу харсныгаа бас энэ дотроо боловсруулж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл мэдлэг болно. Тэгэхгүй бол цов ярианд өмнөшөл явчихна. Бүгд өмнөшлийн төвшөнд л дуусна. Тэр ерөнхийдөө ингээд хүмүүс ч юм бол нийгмийн хараад одоо би олон жил ажиллаж шүү дээ. Ерөнхийдөө ингээд хараад хахад надад ингээд өмнөшөл дээр яваад байгаа байхгүй. Тэгэхдээ юу ч өмсчихдээ. Харлаа өмсч. Сонслоо өмсч. Тэгтээ хас биш байхгүй. Өмсөл бол юу ч англиар believe гэдэг байгаа шүү дээ. Believe чинь truth биш байхгүй юу? Чийл тэгж өмссөн байхгүй. Үнэндээ ямар ч хамаагүй. За энэ одоо үнэн мэдлэгийн тухай одоо 3 цагаан номдэр нэлээд юмнууд байгаа. За тэгээ дараа нь энэ нөгөө сонссон, унссан, харсан, тийм үү? Бодсон тэр бүхэн чинь ухамсартайгаар бас явагдах хэрэгтэй. Ухамсартай гэдэг чинь юу? Ёс суртахуунтай. Хүмүүнд хэрэг болохоор, хүнд тус болохоор, олон нийтэд хэрэгтэй, нийгэмд тус болохоор, улс оронд хэрэгтэй. Тийм л мэдлэгүүд чихэн мэдлэг. Тэр хэлээд байдаг шүү дээ. Жишээ нь Америк явсан байна, Япон явсан байна, нэг дипломтой байна, доктортой байна. Тэгээд тэгэл болоо юу? Чи нийлүүрөө гараач. Хүмүүст шеэрлээч, хаалцаач, яриач, илэрхийлээч, ном бичээч. Ганц ном бичих. Бүүн докторууд, бүүн профессорууд. Бүүн үнэмшлүүд л явж байгаа байхгүй. Өөрхөн үнэмсэн юм л яриад байгаа байхгүй. Мэдлэгтэй боловсролтой үнэтэй ямар ч хамаагүй. За сошиал медиа бол бид нар мэдж байгаа шүү дээ. Үнэмшлүүдийн одоо орчин шүү дээ. Сошиал орчин гэдэг чинь үнэмшлүүдийн орчин. Юу ч мэдэхгүйдүүдийн орчин. Үнэтэй ямар ч хамаагүй. Үнэн чухал биш. Тэр яваад байгаа байхгүй юу? Хиймэл аюулны мэдлэг бол хүнийхээс өөр байхгүй юу? Одоо хүүгийн мэдлэг бол үнэхээс өөр байхгүй юу? Ээжийн мэдлэг бол тэр бүгд явж байгаа шүү дээ. Маш төвөгтэй. За ёс суртахуун ярих юм бол одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Хүн чинь ёс суртахуунтай байх, тэр моралтай байх. За хиймэл аюулны мэдлэг бол дэлхийн бүх мэдлэгийг цуглуулад, шүүлтүүрдээд хянаад тэгээд програмчлаад суулгачихсан байхгүй юу? Тэр хүүд. Суулгыг бол аюу амархан. Тэр доктор нөө гэдэг чинь дэлхийн бүх мэдлэг явж байгаа байхгүй. Доктор нөө бүх дэлхийн бүх мэдлэг. Бүх номын сонгоод. Тэгэхээр ChatGPT дотор дэлхийн бүх мэдлэгийг шүүлтүүрдээд хянаад оруулсан шүү. Хянаагүй биш шүү. Тэгэхээр асуултуудад ямар хариултууд өгөх чинь? Ямар хэлэн дээр нөө? Ямар арт түр нөө? Ямар улс дуу маш том шүлтүр явж байгаа. Зүгээр асуугаад хариулт авчна гэж байхгүй шүү. Зүгээр харын яриа зүгээр яг одоо орой зүгээр нэг сан цугаагаа гаргаад айгүй хөвчлөлтэй гэдэг өнгөрөөж болно. Өнгөрөөж бол. Одоо тэгжлээ авах гадуур. Би мэдмээр. Яг мэдмээр. Яг юу юм бэ? За тэгэх юм бол одоо нэг асуултаа категорид оруулах хэрэгтэй. Ямар нэгэн дистаратаа асуух хэрэгтэй. Нэлээд сөрхий байж одоо харьцсан шүү дээ.
За янз бүрийн одоо тэрний одоо үнэт цаас өсөх өмсөх гэж асууж болно шүү дээ. Тийм. Ах үнэт цааснуудыг харуулад өсөх үү, тэхүү, алтны үнийн өсөх үү, буурах одоо янз бүрийн асууж болно шүү дээ. Эсвэл хувийн амьдрал энийг тэр найзтай тэгээд ингээд хавд тэр одоо надад хайртай маяг өмч гэдэг юм уу. Асуултад байж болно шүү дээ. Би сэтгэлээр унаад байна ч гэдэг юм уу. Жоо дурсалгаач гэдэг юм уу. Гол нь тэр сая тэр дэлхийн өөр юунаас ирсэн би хэлсэн шүү дээ. Нэг чаддгууд байдаг. Тэр дэлхийгээс гадна одоо ирж байгаа тэр интеллигенцүүдийн нөгөө асуудал юм бол хүнийг тэгж бүтээчихэж байгаа учраас тэд нар бол супер мэдлэг явж байгаа. Тэгээд супер мэдлэгийн цаана супер чадвар явж байгаа. Дэлхийн хүн иргэд бид нар одоо Маск байна уу, Эйнштейн байна уу, хэн байна уу тэр бүгд бол супер мэдлэг биш. Супер мэдлэг чинь хүн төрөлхөнд туслах мэдлэг. Эйнштейний мэдлэгч юм бол атом бомбыг зохиоход хэрэг болоод тэгээд Нагасаки, Хирошимыг бөмбөгдөөд 200 мянган Японыг алдсан гэдэг шүү дээ. Тэр супер мэдлэг биш. Супер мэдлэг бол ухамсартай мэдлэг, ёс суртахуунтай мэдлэг, хайрлсан мэдлэг. За тэгээд тэрийг хэрэгжүүлж чаддаг тэр чадвар аяг гэж байна. Тэгэхээр сая бол тэр нөгөө ээж гэдэг дээр тэр ээж бол тэр хайр гэдгийг нэгдүгээр мэдхгүй. Хоёрдугаар хайр гэдгийг хэрэглэх чадвар байхгүй шүү дээ. Тэгэхээр дэлхийгээс өөр интеллигенцүүд хурж ирж хагаад тэгээд яг жинхэнэ супер ээжийг бүтээж өгч шүү дээ. Супер ээж бол яг л юм байх ёстой. Яг хүргөө зориулсан. Толгойд нөхөрмж байхгүй, нөгөө жинхэнэ хүн байхгүй, ээж аавч байхгүй. Тий. Зөвхөн толгойд нь хүн. Супер ээж байхгүй. Тэр бас ингээд энэ фильм харуулж байгаа. Бүр гайхамшигтай. Та нар ингээд нэг бүрчлэн үзээд бүр ингээд сайхан инээгээд бүр нэг амталж үзээрэй. Тэгээд тэрний нэг англи өгнүүдийг бас хараарай. Гоё англи өгнүүд хэрэглэнэ. Тийм. Англи сурахад аяг хэрэгтэй бас. Зөв үед зөв үг хэрэглэх. За дараагийн лекцээр бол ерөөдөө одоо ингээд миний асуудал ерөөдөө ингээд нарийсч эхэлж шүү дээ. Тийм. Нарийсч эхэлж шүү дээ. Тэгээд дараагийн лекцийн сэдв бол бие гэж хэмээр орно. За тэгээд багш нарын асуудал химэл оюунтай, химэл оюуны одоо гар утастай сурагч оюутнуудыг ярина. Тийм. Одоо энийг барьцсан энэ дотор бүхд амьдрал нь явагдаж байгаа сургуулийн сурагч нэгтэй сургуулиудын оюутнууд хэн бэ? Тэдэд бие юу? Нөгөө талд багш нар ярина. Багш нарт бас бие юу? Хүн сэдв. Бидэрт маш хэрэгтэй цагийн сэдв. Одоо би дандаа цагийн сэдв рүү орно. Тэрний дараагийн лекц бол эцэг эхчүүдийн тухай байгаа. Тэрний дараа энэ орчуулгын асуудал ер нь тэгээд нарийсаа явж байгаа. За нэг иймэрхүү өнөөдөр ер нь энэ хүн гэдэг чинь яг ямар байдгийг, ээж гэдэг тэр асуудал хүү ер нь дандаа юу хүсдэг юм. Хүү бол яг л Дэвид шиг ээжийг бол тастаа жинхэнэ бүх юмыг бол үнэн томхон сөрхий гэдгээр хүү явж байгаа. За тэгээд балардаг хүнтэй ойртоод. Тэр ээжлээ дааш чи хүнтэй ойртол гэдэг ба шүү дээ. Хүн чамайг ална шүү. Тэгээд бид нар чинь тэг хүүхдэд бас айлгадаг шүү дээ. Харахуусаар гадуур явбаа гэдэг л. Бид нар чинь бас хэрэглээлээд дээ шүү дээ. Хүмүүстэй битээ хараарай. Тийм бас бол хурдан цогтаагаарай. Энэ нэг таамт хэлсэн ш. Нэг автобусны бодлоо дээр очоод зогсож ирсэн. Тэр нэг 9 настай 10 настай охин тэнд зогсож байгаа байхгүй. Зүгтэг. Би бошоо холдсон ш. Тий. Тэрний хажууд одоо зогсдог ч юм уу. Гайвуулаад яриа эхэлж хөл хүмүүс чи хараа өө энэ юм фермерс нөхөс зогсож байна. Холдорой чи. Тэгээд баяголт гэж ш. Тий. Тэр хүн гэдэг бол нэг нэгэндээ ямар их гай болдгоо. Худал үнэмшил, худлаа хардал, битүү хардал сэтэл байгаа шүү дээ. Хардтал. Тийм үү? Тийм царайтай юу? Тийм хуцтай юу? Атгал тийм аа. Тийм үү? Ийм үү? Атгал тийм байгаа. Маш айлтай байхгүй. Prejudice гэж үг гэдэг шүү дээ. Юу гэж мэдэхгүй зөвхөн гаднах төрх гаднах байдлаар нь хүнийг үнэлдэг.
Шүүхтэр бол яагаад тэр нөгөө нэг шууд шүүхийч болон justice гэж нэрлэдэг шүү дээ. За манай дээд шүүх гэдэг байгаа байхгүй юу? Уул нь жинхэнэ нэр нь латин нэр нь justice гэж байгаа шүү дээ. Шударгаас гэсэн үг байгаа явж байгаа шүү дээ. Тэгээ шударгаасанд ямар байх ёстой бол шударгаас хоёр юм хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Одоо justice, justice дээд шүүхт. Нэг нь бол шүүгч нүдэ байх ёстой. Харж болохгүй. Яг харснараа дүгнждэг. Ийм хуцтай, ийм цагаа зүйтэй юм чинь хийсэн л байж таараа. Энэ бажирыг хараа. Мөн. Шууд ирсэн. Юу ч хийдэггүй шүү дээ. Ямар гэмт хэрэг хийж ахны юм хажууд нэрсэн биш. Хин ч хажууд байгаагүй шүү дээ. Бүгд л таамаглаж байгаа шүү дээ. А тэгээ таамаглахад сэтгэл хөдлөлд орж болохгүй шүү дээ. Харсан харц орж болохгүй шүү дээ. Мэдрэмж орж болохгүй шүү дээ. Тийм учраас бүх юуны орнуудын юстицүүдийн хажууд нүдийн боочгсон ингээд жингээр барьчихсан. А тэгээд сэлэн барьцсан тийм эмхтэй байдаг шүү дээ. Тэрний үйлээ харж болохгүй. А тэгээд жинлүүр гэдэг чинь тийм үү? Шударгасыг тэнцвүүлнэ шүү. Өвөө аваад тэнцвүүлнэ шүү. Хизээч нэгэнд нь илүү хандаж болохгүй шүү. Чи мэдхгүй учраас. А тэгээд сэлэн байдаг шүү дээ. Сэлэн болохоор хатуу шүү. Шүү хатуу хагас өрөөр байхгүй. Тэр яваад байгаа байхгүй юу? Тэгээд юу янз бүрийн сэдвүүд рүү цаашаа ингээд явъя гэж бодож байгаа. Нэлээд юм багц. Явсаар угаад хамгийн сүүлд ер нь бид нар яг ямар оронд, ямар нийгэмд явж байгаа, энэ хүмүүс яг ямар байдалд орсон гэдгийг мэдэж авах байхгүй юу? Одоо бол бид мэдэхгүй шүү дээ. Хувийн нөгөө нүд нээлттэй явж байгаа шүү дээ. Харснараа л дүгнээд яваад байгаа шүү дээ. Тэр чинь бас цаашаа нэлээд гаргаж ирэх бах. Миний одоо 3 улаан ном байгаа шүү дээ. Тэр эрхчлөө тэгшэрх шударгас гэдэг үндсэн хуулийн 3 тулгын 3 чулуу чинь эрхчлөө тэгшэрх шударгас явж байгаа шүү дээ. Тэгээ манай энэ дээгүүр байгаа нөхдөч өрөөс ойлгох байгаа шүү дээ. Тэгээд үндсэн хуулийг янзлая, засъя, нийгэм рүү оруулъя, энэ ардуудад энэ иргэдтэй тохирсон сайхан юм хийл даа гэж хэлээл байгаа. Тэгээ нөхдөч одоо. Тэгээ тэрийг хийхэд бол намайг тэр нөгөө нэг балдаргын байсан 2 давхар цагаан байшинд оруулаад өгч гэж гуйгаал байгаа шүү дээ. Тий. Тэгсэн чинь тэр чинь нэг нөхөр байгаа мэлээ шүү дээ. Тэгээ тэр чинь би одоо хөөж гарах болчиход байгаа байхгүй юу. Тэгээ тэр нөхөрч нь сонсчод уурлал байгаа юм шиг л. Хүн зүгээр ялахгүй. Мөнгө авцсан юм уу? Тийм байх байхгүй юу? За мөн юм хөө сэдв. Маш одоо их сэдвэр болоо шүү дээ тэр чинь. Амар сэдвэр орсон. За дараагийн сэдв. Одоо багш нарыг ярих нь шүү дээ.